Хуулинд ямар ч хүчирхийллийн хохирчийг хамгаалах зохицуулалт битгий хэл хүчирхийл гэдэг үг байхгүй. Төр аюулгүй байдлыг хамгаалахын тулд биднээс татвар авч байгаа. Хүчирхийл гэдэг асуудал Монголын нийгэмд бодиттой шийдэл хүлээгээд байж байна бодлогын шийдэл. Системийг бий болгоно гэдэг бол нэг амьсгаагаар хийгддэггүй юм билээ. Тэгэхээр эмэгтэй хүн болж төрснийхөө төлөө өөрөө дуу хоолойгоо гаргаж чадахгүй тэр байтгаа өөрөө амьд явахгүй юу гэдэг. Тэр сонголт, тэр шийдвэр өөрөөс нь хамаарахгүй болно гэдэг бол аюу том нийгмийн шийдэл шаардсан асуудал шүү дээ. Коватын дан гэж нөлөөд байгаа шүү дээ. Улс төрийн тэр орон зайд, тэр туршлаг, тэр өнцөг, тэр дуу хоолой, тэр төлөөлөл орж ирэхгүй явж байгаа. Энэ манай сонгуулийн тогтолцоо чинь улс төрийн санхүүжилт нь дандаа мөнгөтэй хүмүүс сонгогдох боломжтой юм тогтолцоо. Эсвэл олон танигдсан хүн л сонгогдох боломжтой тогтолцоо. Жагсаалтад янз янзын хүмүүс ороод ирсэн биш шүү гэдэг нь намуудын асуудал байхгүй, улс төрийн намуудын асуудал. Хүн болгон өөрчлөлт хийх хэрэг мэт л дээ. Нийгмийн өөрчлөлт, эмэгтэйчүүдийн хөдөлгөөний талаар ярилцах урагшлах хөдөлгөөн подкастын энэ удаагийн дугаар эхэлж байна. За энэ удаагийн зочноор болохоор инх жаргал ихч оролцож байна. За хүний эрхийн активист, гендрийн шинжээч, за Монфеминет үндсэн шүлжээний ерхий зохицуулагч, за мөн тэгээд хүчирхийллийн эсрэг төвийн удирдах зөвлөлийн гишүүн байгаа. За таны хувьд болохоор одоо хүний эрхийн салбарт, иргэний нийгмийн салбарт 30 гаруй жил ажилласан. За тэгээ энэ олон жил юм тууштай ажиллагаад танд юу нөлөөлвөө? Эндээс яриагаа эхлүүл яаж байна? Харин нэг мэдгээд 30 гаруй жил болчихсон байна. Нөгөө байнгын минь хаяг гэдэг шиг. Тэгээд мэдээч нөгөө нэг ээжийн минь бас нөгөө нэг ажил бас нөлөөсөн байх гэж боддгийн. Манай ээж чинь нэг 2 сум нийлсэн том нэгдлийн ерхий цаа техникч. Тэгээ хажуугаар нь үйлдвэрчний зөвлөлийн дарга байсан сумынхаа. Тэгэл миний одоо ингээд ой танд бол юу орж ирдэг гэхээр эмэгтэйчүүд өргөдөл бичүүлэх гээд ээж дээр ирдэг. Гэрлэл цоцлоолох ч гэдэг юм уу, хүүхдийн тэтгэмж гээл амьдрал сумдж адилхан амьдрал өрнөж байгаа шүү дээ, тий. Тэгээд тэр бас нэлээд нөлөөлсөн байж магадгүй гэж боддгийг. Тэгээд манай аав чи ерөөс огт арих амсдаггүй. Хүн байсан. Тэгээд одоо ингээд эргээд батхад нэг хүчирхийлд өртсөн нэг эмэгтэй манад бас нэлээд хэд хонж исэн. Тэргээд ингээд үзэхээр яг тэр нэг орчин бас нэлээд нөлөөлсөн байх гэж бодож байна. Тэгээд юун чин би чин сэтгүүлч болно гэж байгаад огн сэтгүүлч болох мөрөгдөлтэй байсан. Багш маань ч гэсэн намайг сэтгүүлч болгох сонирхолтой. Тэгээд бит хоёулаа сэтгүүлчийн ангид орж чадхаа байлаад хоёулаа ээж аавдаа хэлэхгүй хувилдаад илгээлт авчилаа 2 жил. 2 жил ажиллаа сэтгүүлчийн ангид эргээд орж ирнэ гэдэг. Тэгээд тэр үе чи одоо 85 6 7 оны үе 87 оны үе байхгүй юу? 87 он хүртэл би тэгж ажилласан 2 жил ажилласан гэдэг чинь слизм хэвээрээ. Нийгэм солигдоогүй. Тэгээд хэдийгээр би дөнгөж 18 19 настай жоохон одоо хүүхэд байгаа ч гэсэн намын гишүүн биш ч гэсэн тэр нөгөө нэг үзэл сурталын нөлөө бас миний амьдралд бас тодорхой хэмжээнд нөлөөсөн болоо гэж бодож байгаа. Тэгээд конкурс өхийн тулд ингээд 8 л дээд сургуультай. Тэгээд конкурс өхийн тулд ажиллаж байгаа улсуудад заавал намынх нь хорооны зөвшөөрөл байх шаардлагатай юм билээ. Тэгээд намын ээж ингээд нөгөө нэг хаварч яг төлийн үе мал төлөвлөх гээд хөдөө ингээд нэлээд олон хоногор явчихсан. Намын хороонд хуралддаггүй. Би ч хүүхэд юм 20 насны л байсан. Тэгээд намын хороо арай гэж хуралдаал зөвшөөрөл өгөөл аймаг руу ороод конкурс өгөх гэсэн чинь нэг хуваарт нэг 5 хүн өрсөлддөг лимиттэй. Тэгсэн чинь сэтгүүлчийн ангийн квотанд дуусчихсан. Тэгээ яасан чи багш маань за 2 жил ажилласан чи ахаад 2 жил ажилласан заавал ажиллаж конкурс өгнө. 2 жил ажиллаад конкурс ахаад конкурс өгөх юм бол 1 жил ажиллаж конкурс өгдөг. Одоо нэг хэн жил юухан байх вэ гэд. Тэгсэн чи ээж үгүй одоо хэрвээ 1 жил энэ хүн юунд гэртээ ингээд нэг ажиллах юм бол сумдаа ингээд одоо орон нутагтаа ажиллах юм бол аюул сургууль соёлд орно гэдэг нь бүр хотлоо болно гэд. Тэгээд ингээд яасан чи бүх ингээд сургуулиудад өрсөлдөх квот дуусчихсан. Тэгсэн чи ээж хуулийн дунд гэдэг нэг сургууль байна. Тэрэнд нэг хүн өрсөлдөх оронтой дутуу байна гэд. Тэгээд хуулийн дунд сургуульд орчлаа. Тийм өрсөлдөөд
Тэгээ хуульч болсон маань бас яг энэ иргэний нийгэмтэй хувь заяага холбоход бол бас их томоохон түлхэц болсон. Тэгээ тэр үедээ бол мэдээж суманд байгаа цаг үеч тийм байсан. Суманд байгаа охины хувьд бол суманд ганцхан цагдаа л байна шүү дээ. Шүүгч байхгүй, прокурор байхгүй, хэлтсийн төлөөлөгч гэж байсан. Тэгээ энэ ах шиг л хүн болж ирэх юм байна гэсэн төсөөлөлтэй. Тэгээд хуваараа авчаад байжсэн чинь тэр зун прокурор Отгон Баяраа хэрэг гэдэг нэг аюу дойлонтой хэрэг барамсаа цохиолч ингээд нэг гаргаж ирээ. Тэгээд тэн дээрс би хараад прокурор гэдэг мэрэгжил байт юм биш үү, хуульч болж байгаа улсад өмгөөлөгч гэдэг мэрэгжил бас байт юм байна, шүүгч гэж байт юм байна. Би ер нь өмгөөлөгч болно гэдэг. Тэгээ шийдээд орж иржсэн. Тэгээ хуулийн дунд сургуулаа бас төгсөө шууд их сургуульд орсон. Их сургуулийн хуулийн анги гэдэг. Тэгээ үндсэндээ бол бараг 7 жил хуулиар сурсан. Тэгээд хуулийн сургуулаа төгсчөөд их сургуулаа төгсчөөд тэр үед чинь өмгөөлөгчдийг 45 хоног бэлддэг байсан. Курс гээд. Тэгээд 45 хоногийн курст бэлдээ. Тэр 45 хоногийн курс болсон хүмүүсээс шалгалт аваад тэгээд тэндээс нэг өмгөөлөгчийн ирэх авах болцлоо биелүүлсэн улсууд өмгөөлөгч болдог. Тэгээд би яг тэр юмд өмгөөлөгч болчиход удаагүй байсан. Тэгээ вежитал сосормаа манай дөгчрхэл эсрэг үндсэн төвийн миний өмнөх захирал манай дүүтэй нэг ангид байсан юм тэгээд нэг ер нь бол хуульч хайгаад л байсан юм билээ л дээ. Тэгээд яг танаа ихч чинь хуульч илүү нэг ирээд уулзаатгаач хэлээч гээд тэгээд би нэг очиж уулзж ирсэн. Тэгээд хүүхд гаргаад яг охиноо гэртээ харж явах уу яахгүй 2 нас хүртэл нь. Тэгээд яасан чи бид нарт одоо хуульч хэрэгтэй байна. Бид нар гэрвлийн хүчирхэлтэй тэмцэх нь хуулийг бас ингээд нэг батлуулах сонирхолтой байгаа гэдэг. Ер нь иргэний нийгэмд анх үл тавьсан түүх бол энэ. Тэгэхээр иргэний нийгэмд анх үл тавьсан түүх бол таны нэг өмгөөлөгч мэрэгжилтэй. За одоо хуульчаар төгссөн. За тэгээд нэг талаасаа бас хүчирхийллийн эсрэг үндсийн төвд ажиллаж эхэлсэн цаг үеэс эхэлэх нь шүү дээ, тий. Ер нь хүчирхийллийн эсрэг үндсийн төвд та нэлээд олон жил ажилласан. Энэ цаг хугацаанд одоо хамгийн чухал хийсэн ажлууд бас юу байваа? Миний бодлоор бол гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг батлуулахад нэлээд нөлөөтэй ажиллаж исэн гэж сонсч исэн. Та энэ талаар бас бидэнтэй яриач. Тий, хүчирхийллийн эсрэг үндсний төвд анх хуулийн зөвлөхөөр ажилд орсон. Тэр үед чинь бол хуулинд ямар ч хүчирхийллийн хохирчийг хамгаалах зохицуулалт битгий хэл хүчирхийл гэдэг үг байхгүй. Тийм цаг үе байлаа шүү дээ. Тэгээд яг үйлчлүүлэгчээ дагуулад л шүүх, прокурор, цагдаа руу явах болгонд бол хан мөрөгдөв. Тэгэл ер нь бол тэр үед нэг зодуулдаг эмэгтэй гэдэг нэг зодуулсан эмэгтэй гэдэг тийм нэр томьёо үг хэллэг айгу хүчтэй байсан. Тэгээд Монголд тийм хүчирхийл гэдэг ийм асуудал байхгүй байхад та хэд ийм муухай үгийг Монголын үгийн санд оруулж ирлээ гэд. Гэтэл бодит амьдрал дээр нөгөө хүчирхийлэл нь байгаад өдөрт 10-аад хүмүүс би одоо хүчирхийлэл дарамтанд хүртчихлөө яах вэ гэд ингээд зөвлөгөө авах гэж хүчирхийллийн эсрэг үндсний төв дээр ирж байгаа. Гэтэл яах вэ гэхээр нүдэн анчаад ийм асуудал байхгүй гэд байдагтай ялгаагүй тийм нэг нөхцөл байдал байсан байхгүй юу. Тэгээд ер нь бол эхлээд бид хэд бол яасан гэхээр цорын ганц үйлчлэгээ үзүүлдэг байгууллага хүчирхийллийн эсрэг үндэсний төв цорын ганц итгэж найдах газар нь тэр. Тэгээд бид нэр эхлээд ер нь энэ хуульчдыг сургаад л байх юм бол одоо цагдаагийн ажилтнуудыг сургаад л байх юм бол энэ асуудал багасах юм шиг ажиллаж ирсэн. Бодож ажиллаж ирсэн тийм үе байгаа. Гэхдээ нөгөө цагдаагийн ажилтнууд нь нэг талаасаа бол тэр одон жилийн үзэл хандлага чинь тийм амархан өөрчлөгдөхгүй шүү дээ. Тогтсон хандлага. Дээрэс нь ингээд байнга солигдно. Тэгээд бид нэг баахан судалгаа хийсэн юм асуудал нь ягаад гэвэл нөгөө хүчирхийлэл Монголд байхгүй гэд тийм эсрэг үзэлтэй маш их тулж ирсэн. Үгүйсгэлтэй их тулна. Тэгээд ягаад байхгүй юм бэ гэхээр бид нар хаанаас ирсэн юм бэ гэдгээ бодох ингээд нөгөө нэг цайлшгүй шаардлагатай. Бид нар ямар нийгмээс дөнгөж 97 он гэдэг чинь нийгэм солигдоод 7 жил болж исэн. Гэтэл тэр 90 оноос өмнө ямар нийгэм байсан бэ гэхээр яг хараат бус хөндлөнгийн тийм төрийн бас байгууллага байхгүй, нэг намын үзэл сурталтай, нэг намын дуу хоолой үзэл сурталыг олон нийтэд түгээхэд чиглэгдсэн одоо эмэгтэйчүүдийн холбоо, залуучдын холбоо, ахмадын холбоо гэд хүн амын бүлгээр байгуулагдсан төрийн бас байгууллагууд. Гэхдээ тэр байгууллагууд бол мэдээж тухайн цаг үедээ бол бас
зөндөө чухал үүрэг гүйцэтгсэн тэр үүргийг бол үгүйсэхгүй. Гэхдээ яг хүчирхийллийн асуудал ил болж ирэхгүй. Ирээгүй. Тэгээд тэр ил болж ирээгүй байгаа нь юутай холбоотой гэхээр ахаал үзэл сурталтай холбоотой. Яагаад гэвэл хэрвээ нөгөө өв тэгш социалист хүмүүжлэлтэй иргэн бий болгох социализм коммунизмын материал техникийн баазыг байгуулахын тулд тэр нөгөө үзэл сурталт яах вэ гэхээр гэр бүлд нь ямар нэгэн асуудал гарах юм бол тэр хүн хизээч гавьяа шаг нь лавахгүй. Хизээч албан тушаал дэшээ ахихгүй. Тэгээд дээрэс нь гэр бүлд нь ямар нэгэн асуудал байх юм бол эхлээд хамт олноор хэлцэн, дараа нь залуучуудын эвлэл, тэгээд намаар хэлцдэг. Одоо хинч биш болгох л тэр үе шатууд явж гин гэсэн үг шүү дээ. Тийм учраас энэ гэр бүлд болж байгаа энэ ялангуяа хүчирхийллийн асуудал бол бүр далдын талд нууц байсан. Тэгээд тэрийгэ дагаад яг энэ гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг яаж хамгаалах тухай ямар ч заалт хуулинд байхгүй. Яг гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүст үйлчлэх ямар ч үйлчлэгээ бий болж хөгжөөгүй. Тийм тогтолцоо байхгүй цаг үедээ тулж байгаа. Хамтаал тулж ийн гэсэн үг л дээ. За тэгээд ерөөсөө тэгээд дээрэс нь ирж байгаа хүндээ л үйлчлээд байх юм бол ер нь баг болно гэсэн бодолтой. Тэгээд 16 аймаг салбараа байгууллаа. Тэгжээтэл бидний одоо хандлагыг өөрчлөхөд хүргэсэн нэг юм тохиолдол болсон л доо. Тэгээд бид нэр одоо жишээ нь хөдөө бол ямар ч тийм үйлчлэгээ байхгүй. Хотод байгаа ганц цорын ганц үйлчлэгээ нь хүчирхийллийн эсрэг үндэсний төв. Тэгээд хөдөөнөөс манай үйлчлэгээ авах гээд дээд боловсралтай эмэгтэй нааша хот руу бараг цугтаж ирсэн. Тэгээд бид нэр хамгаалах гэж зөндөө одоо хич чадлаараа хийчихсэн. Зүгээр л одоо ингээд нөгөө нэг эмнэлэгт ингээд хэвдэх эрх мэдэл байхгүй. Тэгээд одоо чи манай өмнөх одоо захирал сусам гэхэд чин цагдаагийн улсуудтай очижээж уушин цорчихсан байсан. Байнга өвлийн хөдөнд хөгдөж гарч байгаа шүү дээ. Тэгээд тэрнээсээ болоод татгаа нь хүндрээд тэгээд эмнэлэг твтгэлэхийн тулд цагдаагийн хэд хэдэн ажилтнтай очижээж эмнэлэг твтүүлж байх жишээний. Тэгээд нөгөө үйлчлүүлэгч маань ингээд хуулиар явжсанаа гинт байхгүй болчихсон. Сураг чимээгүй. Тэгээд одоогийнхтай адилхан гар утас байсан биш. Тэгээд нэлээд хэдэн сарын дараа амнаас алдсан гэдэг ийм нэг мэдээ ирсэн. Тэгэхээр бүр ингээд нөгөө нэг хөдөө мал дээр ингээд аваад явчихсан, гарчихсан. Тэгээд тэр хоорондоо бол нөгөө тарчлаач амнаас энэ хүн өссөн. Тэгээд яг тэр чадлаараа ингээд нөгөө нэг хамгаалах гэж оролдоод одоогийн байгаа хуулийнхаа тогтолцоонд тий одоо хүнд гэмтэл учруулах, хөнгөн гэмтэл учруулах, тарчлах л гэсэн эрүүгийн хуулийн зүйл заалт байгаа шүү дээ. Тэр зүйл заалтынх нь хүрээнд хамгаалах гэж оролдоод чадаагүй. Тэгээд бид нар ер нь тэр бүр Баян Улгийн аймаг увс тий ховд гэдэг бүр баруун хязгаарын аймагт ч гэсэн яг хүчирхийллийн эсрэг үндэсний төв дээр авч байгаа энэ сэтгэл зүйн үйлчилгээ, хуулийн үйлчилгээ, нийгмийн халамж хамгааллын үйлчилгээг авдаг энэ тогтолцоог бүр алс хязгаар нутагтчихсан яаж адилхан хүрэгдэг болох вэ? Дээрэс нь эн чинь зөвхөн нэг төрийн бас байгууллагын ажил биш, төрийн өөрийнх нь үүрэг байх хэрэгтэй. Яагаад гэвэл төр аюулгүй байдлыг хамгаалахын тулд биднээс татвар авч байгаа. Тэгээ аюулгүй байдлыг хамгаалах нь бол төрийн номер 1 үндсэн үүрэг байх хэрэгтэй. Тийм учраас юусаа хүчирхийллийн хохирогч хинч байсан ялгаагүй эрэгтэй эмэгтэй хүүхэд залуус тий хинч байсан ялгаагүй энэ хуулиар хамгаалагдах төрөөр хамгаалагдах тэр тогтолцоог бий болгохын төлөө явах хэрэгтэй байна гэдэг тэр одоо мессежийг тэр юунаас тохиолдолтоос бол авсан. Бид нар бол маш том цохилтонд орсон л доо ер нь бол тэгээд тийм амархан тэр бол хууль болж орж ирэхгүй, хуулийн тогтолцоонд орохгүй ер нь бол нэг үгээс л эхэлсэн. Хүчирхийлэл гэдэг ганц үгийг одоо ер нь гэр бүлийн 99 онд гэр бүлийн тухай хуулинд анх тусгаж чадсан. Тэгээд бүх улсын хурлын гишүүдэд би хуулийн зөвлөх байсан тухай үедээ захиа бичсэн. Ерөнхийлөгчд захиа бичсэн. Тэгээд эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдэлтэй холбоотой дээрэс нь хүчирхийллийн хохирогчийг хамгаалахтаа анхны заалтууд гэр бүлийн тухай хуулинд 99 онд батлагдсан. За тэгээд нэгэнт эхлэл зэгтэй болчихсон. Тийм учраас одоо хүүхдийн эрхийн тухай хууль тэгээд нийгмийн халамжийн тухай хуулийн тэр хэмтийн ингээд хуулиудад ганц үгээрээ эсвэл 2 3 үгээрээ орж сууж эхэлсэн. Жишээ нь одоо нийгмийн халамжийн тухай хуулинд тэгт чинь л хүчирхийлэлд өртсөн эмэгтэй халамж
авах гээд очихоор л баг булган малгайтай биш тэгээд булган малгайгаа зараад ингээд энэ хүн чи өөрөө ингээд амьдралаа аваад явах боломжтой шүү дээ. Гэтэл тэр чинь ямар ч орлогогүй болгочдөг, эдийн засгийн хувьд боломж байхгүй болгочдөг тий. Тэгээ өөрөө ингээд хүчрэлээс дайжаад хүчрэлээс гарыг гэхээр эдийн засгийн тэр боломж байхгүй тэр байж байгаа тохиолдолд нийгмийн халамж хамгаалал бол зайлшгүй гараа сонгох ёстой нэг салбар байхгүй юу. Тийм учраас хүчрхэлд өртсөн иргэн нийгмийн халамж авах эрхтэй гэсэн зохицуулалт оруулаад анх удаа хамгаалах байрны үйлчилгээг олон нийтийн оролцоон суурилсан үйлчилгээний нэг төрөл юм а гэд 2008 он 5 онд илүү нийгмийн халамжийн тухай нэг оруулж ирсэн. За тэгээ 2004 онд гэр бүлийн хүчирхэлтэй тэмцэх тухай бие даасан хоёлыг батлуулахын төлөө ер нь бол аль байгуулагдсан цагаас л эхэлсэн ажил. Тэгээд тэр үед чинь бол амаргүй байсан. Ер нь бол хэцүү байсан. Яг гэвэл 3 эмэгтэй гишүүнтэй 73 эрэгтэй гишүүдтэй гэр бүлийн хүчирхэллийг ярихаар л ерөөсөө зодтолдог эмэгтэй гэж хардаг. Гэтэл ахмад настай хүмүүс хүчирхэлд маш их өртөж байна. За архины хамааралтай гэр бүлийн нэг гишүүн байж байгаа тохиолдолд эрэгтэй эмэгтэй ялгаагүй өртөж байна. Хүүхэд өртөж байна, тий? Зөвхөн эмэгтэйчүүд өртөж байгаа биш. Тэгэд нүү ийм асуудал байж байгаа. Ерөөсөө харахгүй эсвэл ихнэрээ гэж харна. Гэр бүлийн гишүүдэд харна. Нэг ийм нөхцөл байдал бол нэлээд бэрхшээлтэй тулсан. Тэгээд хуульч эмэгтэйчүүдийн холбоо манайх хүчирхэллийн эсрэг үндэсний төв 2 хуульч эмэгтэйчүүдийн холбоо хуулийн төсөл дээр нь хүчирхэллийн эсрэг үндэсний төв бол нөлөөллийн асар одоо чухал үүрэг дээр нь хууль чухал юм аа. Хүчирхэл гэдэг нэгдүгээр хүчирхэл гэдэг асуудал Монголын нийгэмд бодиттой шийдэл хүлээгээд байж байна бодлогын шийдэл. Хоёр дахь юм бол энэ хүчирхэл гэдэг асуудлаас чинь болоод маш олон хүмүүс хүйс саргалцахгүй, нас саргалцахгүй зовж шаналж байна. Тэгээ төр бол энэ дээр одоо өөрийн үүрэг хариуцлага болгож зохицуулалтаа хийх ёстой гэдэг ийм нөгөө нөлөөллийн ажлыг бол үндэсний хэмжээнд бол хүчирхэл эсрэг үндэсний төв хариуцж ирсэн. За тэгээд 20 улсын их хурлын гишүүнээр өргөн бариулсан. Тэгээд 20 улсын их хурлаа гишүүнээр өргөн бариулах тактик нь юу байсан бэ гэхээр нэг голдуу эрэхтэй. Тэгээд нэг улсын их хурлын гишүүн дор хаяж 2 хүнд нөлөөлж чадна. Тэгээд үсэх юм бол цаат тал нь 60 хүн. За нэг хүнд нөлөөлнө гэхэд 40 хүнээс санал авах. Тийм одоо тактиктайгаар 20 улсын их хурлын гишүүнээр өргөн бариулаад тэгээд мэдээж нөгөө байнгын хорон дээр унсан засгийн газрын үйл ажиллагааны засгийн газраар ингээд энэ хуулийг хэлцэх шаардлагатай гэдэг тэр зөвшөөрлийг авна гэдэг бас өөр айгүй хэцүү байсан л та. Тэгээд засгийн газрын гишүүдийн арга гэртээ бид нэр уулзалтыг хүртэл зохион байгуулж байлаа эхнэрүүдтэй. Тэгээ яагаад энэ асуудал чухал юм бэ гэдгийг хэлж өгөөч ээ, тий ойлгуулж өгөөч ээ. Яг л зөвхөн одоогийн биш ирээдүйд охтуудтай хүн бол охтуудынх нь ирээдүйг хамгаалж байгаа айгүй том баталгаа. Яагаад тэгэхээр ингээд бид нар чинь одоо 10,000 гаруй хүнд хүчирхэллийн эсрэг үндэсний төв давхардсан тоог оруулахгүйгээр 10,000 гаруй хүнд үйлчлэгээ үзүүлсэн. Зөвхөн нэг удаа ирснээр тооцоход тэгэхээр тэндээс юу ямар одоо хандлага харагдаж байна вэхээр эмэгтэй хүний амьдрал гэрлэхээс өмнө гэрэлсний дараа гэж хоёр хуваагдаж байна. Гэрлэхээс өмнө хичнээн ингээд нэг алган дээрээ бөмбөрүүлээд тий нүдний цэцгийн мэт ингээд хайрлж хамгаалж өсгсөн ч гэсэн ямар хүнтэй гэр бүл болсон гэдгээс шалтгаалаад эмэгтэй хүний амьдрал оронгороо эргэх юм нөгөө тохиолдлууд маш их байна. Тийм учраас охин дүүгээ охин хүүхдээ хамгаалах баталгаа бол зайлшгүй хэрэгтэй юм бэ гэдгийг ойлгуулж өгөөч гэдэг. Тэгээд засгийн газрын хуралдаанаар дэмжигдээд улсын хурлд ороод 2004 онд гэр бүлийн хүчирхэлтэй тэмцэх анхны бие даасан хууль батлагдсан. Гэхдээ бол мэдээж ер нь бол ингээд бодлогод өөрчлөлтийн тэр үед байтгаа огт байхгүй тогтолцоог бий болгож системийг бий болгоно гэдэг бол нэг амьсгаагаар хийгддэг юм билээ. Бид нар бол нэг амьсгаагаар хийж чадна гэсэн аюу өөдрөг тийм нөгөө эрмэн зоригтой байсан. Тэгээ яагаад нэг амьсгаагаар хийгдэж чаддгүй юм бэ гэхээр тэр чи 2002 онд хамгийн гол хохирчийг хамгаалах хамгийн гол процесс чинь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай процессын хуулиудаар хамгаалагдах хэрэгтэй байхгүй юу? Гэтэл тэр том хуулиудад 2004 оноос 2 жилийн өмнө өөрчлөлт орчихсон байсан. Ер нь тэр том хуулиуд чинь бараг 20 жилд нэг удаа өөрчлөгддөг. Үндсээрээ бүхэлдээ. Тийм учраас тэр процессын хохирчийг хамгаалах процедурын зохицуултуудаа хэрвээ татаж авах юм бол энэ хуулийг чинь батлна гэсэн хандлага нэлээд байсан. Тэгээд за яг ямар ч гэсэн ихний алхмаа хийх нь чухал.
ямар ч гэсэн эрх зүйн тогтолцоо бий болгох, суурь бий болгох нь чухал гээд тэгээ 2004 онд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх анхны бие даасан хуулийг батлуулж чадсан. Их олон байгуул одоо хууль зүйчдийн холбоо хүчирхийллийн эсрэг үндэсний төв, зохистой хөгжлийн гендер төв гэдэг их олон байгууллагуудын хүчин чармаалт, олон хүмүүсийн үе үед ажиллаж исэн хүмүүсийн хүчин чармаалт. Тийм үр дүнд улсын хурлын эмэгтэй гишүүдийн нөлөөлөл тэгээд 20 эрэгтэй бас өргөн барьсан гишүүд. Тийм одоо хүчин чармаалтаар. Тэгээд төрийн ордноос хуулиа батлуулчаад төрийн ордноос ажил руугаа таксидж явахдаа за дараагийн алхмаа бодож ирсэн. Яг гэвэл 50% л хийчихсэн байгаа шүү дээ. За бусад хуульд оруулах өөрчлөлтүүдэд яах вэ? Яаж одоо оруулах вэ гэд бодож явсан. Тэгээд тэр өөрчлөлт бол 12 жилийн дараа ирсэн. Яг энэ хэсгийг хэлэхээс өмнө нэг зүйлийг тодруулмаар ч юм уу хэлмээр санагдаж байна. Юугээр одоо 90-д онд те нэг эмэгтэйд тохиолдсон одоо тэр хүнд хэцүү байдал хүн ер нь 8 насаа удаан хугацаанд одоо тарчилсан усны эцсээр алдна гэдэг бол үнэхээр одоо хүлээн зөвшөөрч боломгүй зүйл. Тэгээ энэ кейс магадгүй одоо бидний таны мэдчихсэн нэг л кейс одоо жишээ байх гэж харж байна. Магадгүй маш олон эмэгтэйчүүд тухайн үед ингээд нас орж байгааг бас тэр болгон баримтаараас нотлоод үлдээгүй, тэмдэглэгдээгүй зүйлүүд олон лагаа болов гэж бодоод байна л да. Тэгээ яг энэ тогтолцоо энийг ингээ харахаар нэг хүний түүх эргээд тогтолцооны асуудал юм байна гэдг нь саяны таны ярианаас маш тодорхой ингээд харагдаад байна. Тэгэхээр энэ тогтолцоог өөрчлөхөд энэ хуулийн өөрчлөлт шинжилгээг хийхэд эмэгтэйчүүдийн хөдөлгөөн гэж нэрлэдэг байгаа. Нөгөө эмэгтэйчүүдийн хөдөлгөөн маань бас энэ нийгмийн төлөөх хөдөлгөөн байгаа даа шүү дээ. Энэ өөрөө ямар утга учиртай оролцоотой зүйл юм бэ гэдгийг тайлаад өгөөч. Тэг ер нь тэгээд яг эмэгтэйчүүдийн туулсан туршлага гэж нэг их чухал юм би. Тэр л нөгөө ажлын туршлага биш байхгүй юу? Хүн амьдралдаа яг эвэг туулж байна тий. Тэр туршлага чинь хүн болгонд өөр. Тэгэхээр эмэгтэй хүн болж төрснийхөө төлөө өөрөө дуу хоолойгоо гаргаж чадахгүй тэр байтгаа өөрөө амьд явах уугүй юу гэдэг тэр сонголт тэр шийдвэр өөрөөс нь хамаарахгүй болно гэдэг бол аюу том нийгмийн одоо шийдэл шаардсан асуудал шүү дээ. Гэтэл нэг зүгээр нэг зодуулж байгаа өөрөөсөө болж байгаа ч гэдэг юм уу тий. Хичнээн одоо буруутай хэрэг хийсэн ч зодуулах ёсгүй. Гэдэг тэр нөгөө халтшгүй байх. Хувь хүний халтшгүй байх эрх гэдэг тэр зодуулдаг эмэгтэй гэдэг тэр ойлголтыг сөргүүлж тавьж бид нар бол эрхэс суурилсан хандлага тухайн үед эрхэс суурилсан хандлага гэдгийг ч мэдэхгүй байлаа. Ер нь бол тэгж тавьж эхэлсэн. Тэгээд их сургуульд төр эрх гадаад орнуудын төр эрхцэн онол гэдэг одоо ер нь бол сэтгэгчдийн философи талаасаа ордог юм хичээл байдаг. Тэгээд тэр цагдаагийн алба хаагчдад анхны сургалтыг орохдоо яг тэр лекцэд илгэж тавьчаад эхэлж илаа. Хүн болгон халтшгүй дархан байх хэрэгтэй гэсэн тэр нөгөө нэг концепц дээрээ суйрлаад анхныхаа хичээлийг босгож ирсэн. Тэгээд ер нь бол нөгөө нэг цагдаагийн алба хаагчдын хандлагч гэсэн тухайн үедээ бол бас хэцүү байсан шүү дээ. Танаа хамгаалах баримт одоо эмгтэйг ингээд хамгаалчихлаа. Хүчрхийлэл үйлдэгчдийн ихэнх нь эрэгтэй байгаа. Бүгдээрээ биш л дээ. Ихэнх нь эрэгтэй байгаа. Тэгэд тэр эрэгтэйг бид нэр баривчилчлаа. Тэр хооронд гэрт нь холгоо орчих юм бол яах юм бэ гэдэг. Гэтэл харж байгаа үнцг нь юу вэ гэхээр хүний амнаас эрүүл мэнд биш. Эд хөрөнгө хулгай. Тэгэхээр тэр тухайн үеийн алба хаагчдыг буруутгахаар аргагүй. Ажлыг нь дүгнж байгаа үзэлтүүд нь тийм байсан. Тэгэхээр энэ нөгөө хандлагуудыг ингээд алхамаар өөрчлөхөд нэг байгууллага, нэг хүн дангаараа хангалтгүй. Бүгдээрээ хамтдаа өөр өнцгөөс өөрийн дуу хоолойтой бид нэр эрэгтэй хүн одоо 73 улсын хурлын гишүүдийн нүдээр харахад тэдний туулж байгаа туршлагаас харахад бүх юм болоод байгаа юм шиг харагдчихэдэг. Гэтэл эмэгтэй хүний нүдээр эмэгтэй хүний амьдралын туулж байгаа туршлагаас үзэхэд амь насаа алдж байгаа тухайн үед чинь жилд 24-өөс 26 хүн амь насаа алддаг. 5 жилийн хугацаанд 100 бараг 50-д хүн амь насаа алдчихсан байсан ийм нэг нөхцөл байдал байхгүй юу? Тэгэхээр эн чинь бол зүгээр нэг хүн амь насаа алдахад л эн чинь өөр аюу том аюулын харанх шүү дээ тий. Тэгээд тийм нөхцөл байдалд өөрчлөлт хийн гэдэг бол хэцүү. Тэгэл одоо цагдаагийн ажилтнуудад ингээд
сургалт явуулж хахад нөгөө эмхт хүчрхийлд өрцсөн хохирчиг буруутгахын тулд янз янзын ингээд нэг нөхцөл байдлуудыг гаргаж ирнэ. Бага насны хүүхэд дөнгөж төрч удаагүй байхдаа ангийнхантайгаа нийлээд өглөө үүрээр орж ирсэн тохиолдол зодвол яах вэ? Энэ бол нэг их айхтар том асуудал биш шүү дээ. Гэх мэтэр ингээд тий. Тэгэхээр хандлага бол тийм байсан. Нөө хүний бие махбодын халтшгүй байдал гэдэг ерөөсөө ямар нэгэн байдлаар одоо ойлгох ч гэдэг юм уу, яг энийг хүн ер нь бие махбод хүний бие махбодын халтшгүй байдал гэдэг чинь бидний одоо ингээд үндсэн суурь ирэх шүү дээ. Тэгээ энэ эрхийн асуудал одоо нийгэмд за тэгээ нүг бидний амь насыг хамгаалах ёстой, үйлчлэгээ үзүүлэх шаардлагатай, тэр цагдаагийн албан хаагч төрийн байгууллагуудын зүгээс те ойлгохгүй байсан тохиолдлууд маш их байгаад байна те. Тийм. Тэгээд анхны бие даасан хууль гарсны нэг аягүй том ач холбогдол нь юу вэ гэхээр төрийн байгууллагын үүрэг хариуцлага болсон. Тэгээд төрийн байгууллагууд яг ямар үүрэг хүлээх вэ гэдэг нь тодорхой. Гэхдээ сул тал нь юу вэ гэхээр одоо нөгөө процессын хуулинд өөрчлөлт ороогүй учраас яг хохирчийг хамгаалалт бас дутуу хэвээрээ байсан. Тэгээд бид нэр улсын дэд шүүхийн тайлбар гаргах гэд нөлөөлөөд бусад ингээд хуулиудад бас ганц хоёр ингээд өөрчлөлт оруулаад багаагаар нөхөх гэж оролцсон ч гэсэн бас л ингээд аюу том саадтай хэвээрээ байсан. Тэгээд нөлөөллийн 2 дахь том давлгаа 2016 онд энэ гэр бүлийн хүчирхээлтэй тэмцэх тухай хуулийг 10 бүтэн 12 жил бэлтэж байгаа шүү дээ. Гэр бүлийн хүчирхээлтэй тэмцэх тухай хуулийг шинжилэн найруулъя. Эрүүгийн хуулинд өөрчлөлт оруулж гэр бүлийн хүчирхээлийн зарим үйлдэлийг гэмтэрэг болгоё. Яагаад гэвэл гадаа гутамжинд зодуулах юм бол гэмтэрэг. Гэтэл гэртээ зодуулах юм бол гэмтэрэг биш. Нөгөө хууль шүүхийн өмнө хүн болгон тэгш эрэхтэй байна гэсэн үндсэн хуулийн заалт даабал стандарт үйлчлээд байна шүү дээ. Тийм ээ? Нийтийн орчинд зодуулах юм бол гэмтэрэг. Хувийн орчинд гэртээ зодуулах юм бол гэмтэрэг биш. Тэгэхээр энийг өөрчлөхийн тулд нэгдүгээр тэгээд зөрчил биш. Ерөөсөө тий одоо ямар нэгэн эд хөрөнгөнд халдах юм бол зөрчил байгаад идэг. Гэтэл хувь хүний эрх хэрэгчлүүнд халдаад бие махбодод нь халдах юм бол зөрчил биш. Ерөөсөө л маргаан. Гэмтэрэгч биш, зөрчилч биш, маргаан. 2004 оноор бол гэр бүлийн хүчирхэл хуулиар гэр бүлийн хүчирхэл бол хүний эрхийн зөрчил гэдгийг хүлээн зөвшөөрүүлсэн. Тэгээ одоо дараагийн алхам бол яаж энэ тодорхой зарим үйлдэлийн гэмтэрэг бүх үйлдэл биш шүү дээ. Зарим үйлдэлийн зөрчил болгох вэ? Яаж ялгамжтай байх вэ гэдэг тэр өөрчлөлтийг хийсэн гэд 2016 онд хийж чадсан. Тэгэхээр тэр энэ нөлөөллийн ажлыг ахаад л бас хүчирхээлийн эсрэг үндэсний төв тэр үед одоо энэ үед бол би 2001 оноос 97 оноос 2001 он хүртэл хүчирхээлийн эсрэг үндэсний төв хуулийн зөвлөх. 2001 оноос 2018 он хүртэл бол хүчирхээлийн эсрэг үндэсний төвийн захирал байсан. Тэгээ энэ хугацаанд энэ 2 дахь том давлгаа гэр бүлийн хүчирхээлтэй тэмцэх гэр бүлийн хүчирхээлийн хохирчийг хүйс саргалцахгүй нас саргалцахгүй хамгаалах ийм хамгаалалтыг одоо 2 дахь давлгаа хийж чадсан. 2 дахь одоо энэ давлгааг хүрнүүлэхдээ 16 он хүртэл болохоор ямар шаардлага байсан. Тэгээ дээрэс нь энийг одоо хийгээд нэг хөдөлгөөн маань ямар үүрэг оролцоотой байсан бэл. Тэгээ яг шаардлага нь юу вэ гэхээр хуулинд байна, хохирогч хамгаалагдаж чадахгүй байна гэдэг тэр нөгөө нэг мессежийг бол бид нар байнга л нөгөө нэг үйлчлэгээ үзүүлэх болгонд авч байгаа шүү дээ. Яагаад гэвэл суур хууль бий болчихсон. Хамгаалах процессын хуулийн зохицуултууд байхгүй. Тийм учраас тэр процессын хуулийг процессын хамгаалалтыг зайлшгүй бий болгох шаардлагатай. Тэгээд одоо шүүгч цагдаагийн ажилтан хамгийн их барьдаг хууль нь болохоор яг нөгөө эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, захиргааны хариуцлагын тухай хууль байгаа даа байхгүй юу? Гэр бүлийн хүчирхээлтэй тэмцэх тухай хуулийг барихгүй ягаад гэвэл тэр материалын хууль, суур хууль. Тийм учраас тэр хуулийн байгууллагын ажилтнуудын үйл ажиллагаандаа өдөр тутамдаа барьж байгаа хуулинд нь хохирчийг хамгаалах зохицуултыг оруулж ирэхгүй болохгүй байсан. Тэгээд эн чинь ахаад л нөгөө нэг миний дээр хэлснээр нэгдүгээрт суур шалтгаан руу хандж байгаа. Хүчирхийлэл үйлдэгдэж байна гэдэг бол зөвхөн асуудлын илрэл бидний нүдэнд харагдаж байгаа үр дагавар. Яагаад үйлдэгдээд байна вэ гэхээр хүмүүсийн хандлага зан үйлтэй холбоотой шүү дээ. Тэгэхээр хүмүүсийн хандлага зан үйлийг өөрчилнө гэдэг бол ахаад нэг байгууллага, нэг хувь хүний дангаараа хийж чадах ажил биш. Тал талд булангаас нь гээд баг багаар хийх ажил.
Тэгээ хамтын хүч, хамтын эрх мэдэл бол их чухал. Хэдийгээр яг улсын их хурлын эмэгтэй гишүүд нэлээд олон болсон. Улсын их хурл дээр бол нэлээд одоо хандлага бол ингээд хүний эрх рүү ингээд нэлээд хэлбэсэн байлаа ч гэсэн ахаал нөгөө хандлага ам бүхтэй хэвээрэл байгаа шүү дээ. Тэгээд 2016 онд гэр бүлийн хүчирхээлтэй тэмцэх тухай хуулийн эрүүгийн хууль, зөрчлийн тухай хууль 8 хуулинд өөрчлөлт оруулсан. Тэгчээд амралтаа аваад би нэг 10 хоногийн бясалгалд явсан юм аа. Айгүй их нөгөө 10 хэдэн жил авахт амралтаа аваагүй ажилласан. Бид нар за тэгчээд эргээд 10 хоног утас дээр хаалттай байдаг бясалгал. Ирсэн чинь хууль маань эргүүлээд татагдчихсан байсан. Энэ нэг сонгуул болоод шинэ улсын их хурл бүрэлдээд тэгэл би манай хуулийн зөвлөх Ариун Тэрэ эгч байсан одоогийн хүчирхээлийн эсрэг үндсэн төвийн захирал. Тэг би Ариун Тэрэ эгч рүү уццсан. Тэрэ эгч нөгөө хуулиуд маань бүгд буцаагдчихлаа парламентаас. Бүх ингээд нэгдүгээр хилцүүлэг засгийн газрын хурлаар ороод нэгдүгээр хилцүүлэг хийгдээд хоёрдугаар эцсийн хилцүүлэг хийгдээд зөвхөн ерөнхийлөгч батламжлах хамгийн сүүлийн зөвхөн батламжлах бэлтгэл тим нэг бэлтгэлийн шин чанартай үе шүү дээ тий. Тэрэн дээр буцчихсан. Тэгсэн чинь тариагч яг ингээд амарчсан голын хөвөн дээр майхнаа зоочихсан. Яг амрах гээд ингээд нэг буудлаад байж хахад би уцтаж таарсан байгаа байхгүй юу. Тэгсэн чинь тариагч хажуудаа байгаа уурандаа хажуутай байгаа хувин гөшгөлсөн гэж байгаа. Тэгээ би уйлсан. Яг л бидний айгүй олон жилийн ингээд үе шаттай үндсэндээ 20 хэдэн жилийн тэмцлэн эн чин тэмцлэр л бий болж байгаа. За яг хүчирхээлийн охирчийг хамгаалъя гэдэг ингээд сайн дураараа төр засаа хизээч хийхгүй. Ийм ажил байхгүй юу. Тэгээ тэр ажил маань ингээд байхгүй болчихсон. За тэгээд бид нар 150 хэдэн төрлийн бас байгууллагууд нэгдэж тэгээд эргээд нөгөө оруулаад шинэ парламент, шинэ засгийн газар байгуулагдсан юм чинь орж ирэх юм байх. Оруулж ирэх юм байх гэж нэлээд харсан. Оруулж ирэхгүй. Бас туйлууд нь орж ирээд байдаг. Буцаагдсан хуйлууд. Тэгээд бид нар эмэгтэйчүүдийн нүүдэр чуулганаа бол төрийн хариуцлага гэдэг сэдвээр хийгээд тэгээд гарын үсэг цуглуулсан. Тэгээд гарын үсэг цуглуулаад дараа нөгөө одоо илүүтэрч байсан юм да ерөнхийлөгчтэй уулзсан. Гарын үсгээ танилцуулаад тэгээд эмэгтэйчүүдийн нүүдэр чуулганы байр суурийг танилцуулаад 450 эмэгтэй орсон. Чуулган хийсэн. Тэгээ ерөнхийлөгч хууль санаачлах эрхийнхаа хүрээнд өргөн барьсан. Яагаад өргөн барих ингээд цаг алдахгүй өргөн барих шаардлагатай байсан бэ гэхээр одоо ч эрүүгийн хууль, эрүүгийн хэрэг шүүхэд тэнэн шийдвэрлэх хууль, зөрчлийн хууль, зөрчлийн хэрэг шүүхэд тэнэн шийдвэрлэх хууль, шүүхэн шийдвэр гүйцэтгэх хууль гэдэг тийм амархан өөрчлөлт ордгоо 10 20 жил болж иж өөрчлөлт ордог. Энэ алтан моментыг алдахгүй байх хэрэгтэй. Тэгээд төрийн бас байгууллагууд руугаа хандсан. Тэгээд 150 гаруй төрийн бас байгууллага нэгдээд бүгдээрээ хэвлэлийн багварлал хийсэн, шаардлага гаргасан. Тэгээд тэр шаардлагын өртөө хоолой гарын үсгийн хүчээр ерхийлэгч өргөн барьж тэгэж анх дараа нь энэ хууль эргэж парламентын газарт орж ирж эргэж батлагдсан түүхтэй 16 онд. Тий 16 онд. Тэгээд таныг мэдхнээ тий одоо болохоор Монфемний үндэсний шүлжээний ерхий зохицуулагчаар ажиллаж байгаа. Гэтэ энэ хугацаанд бас ажиллаж байхдаа сонгуулийн тухай хууль дээр бас өөрчлөлт оруулсан тий. Сонгуулийн тухай хууль дээр нөө 40% квотыг хүйсийн квотыг батлуулахад хувь нэмрээ оруулж ажилласан. Энэ процесс эргээд 16 онд хүчирхийлэл гэр бүлийн тухай хүчирхийллийн тухай хууль дээр ажиллаж байх үетэй харьцуулахад нийгэмд ямар өөрчлөлтүүд бий болов нөгөө талаасаа эргээд нөгөө нэг гендрийн асуудлуудыг нийгэм маань энэ бол хүний эрхийн асуудлаа гэж хүлээж авдаг өнцөг рүү жоохон ч гэсэн хэлбэж орж чадсан байсан болоо та юу гэж бодож байна? Тийм ямар ч гэсэн олон нийт мэдээж бүрэн ингээд нөгөө нэг гарын алга оруулах шиг тийм амархан өөрчлөгдөх зүйл биш л те. Гэхдээ бас аюу өөр болсон байсан. Тийм тухайн үед чинь хүчирхийлэл гэдэг үгтэл зуралт тал байдаг гэсэн шүү дээ. Тэгэхэд чи одоо бол нэлийн өргөн хүрээнд хардаг. Тэгээ залуу очоод тий хандлага бас их өөр болсон. Ийм нөгөө цаг үе байлаа шүү дээ. Тэгээ бид нар бас энэ ер нь бол энэ улс төрийн намын тухай хууль, сонгуулийн тухай хуулинд орсон өөрчлөлт их олон байгууллага, олон хүмүүсийн, олон салбарын хамтын одоо нөгөө оролцоотой
удаан хугацааны хүчин чармаалтын үр дүн болж гарч ирсэн гэж үзэж байгаа. 2021 оноос эхэлсэн. Тэгээ 2023 онд тэгээд энэ дээр чинь хэвлэл мэдээллийн байгууллага мэдрэмжтэй мэдээллийн нэгдэл бол яг олон нийтийн хандлага, зан үйлд нөлөөлөх чиглэлээр бол маш хүчтэй ажиллаж исэн. Яг одоо төрийн байгууллагууд, тэгээ улсын их хурал, сонгуулийн ерөнхий ороо бол эргэцэн орчныг боловсронгуй болгоход нь бол нэлээд одоо гололж ажиллаж байлаа. Манайх болохоор эмэгтэйчүүдийн улс төр бол бидний амьдралд нөлөөлдөг юм аа. Улс төрд би оролцох ёстой гэж итгэдэг. Дээрээс нь сонгогддог болон томилогддог албан тушаалд өрсөлдөе гэж боддог. Тим эмэгтэйчүүдээс бүрдсэн эмэгтэйчүүдийн манлайлалын сүлжээг бий болгоод тэгээд зохион байгуулалтанд орохтод дэмжлэг үзүүлэх ажлыг өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд төрийн бас байгууллага Монбим нийт үндэсний сүлжээний хамтарсан консорциум 3 жилийн турш бол ажилласан. Тэгээ өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд төрийн бас байгууллага бол яг өдөр тутмын гол ажлыг хийсэн Монбим нийт үндэсний сүлжээ илүү нэг агуулга тэр нь бол ажилласан. Тэгээд ер нь ахаал их олон байгууллага олон хүмүүсийн. Тэгээд бид нэг сургамж авсан байсан юм аа өмнө нь. 30 энэ коватын дан гэж нөлөөд байгаа шүү дээ. Яг гэвэл эн чинь өмнө нь ингээд коват гэж ороод тэгээд 30% коват улсын хурлаар батлагдаад огт хэрэгжиж амжаагүй байсан чинь тухайн үед парламентаас судалтай Монгол Ардын нам ардчсан намын 2 одоо нэмсрэн зээ их болд 2 улсын их хурлын эрхтэй гишүүн гинт өргөн бариад тэгээд энэ коватыг 20% болгож буурсан. Тэгээ 20% болгож буурахад бол ахаал 3% эмэгтэй гишүүн сонгогдсон шүү дээ дараа. Тэгээд энэ үед бол мэдээж ингээд эмэгтэйчүүдийн төрийн бас байгууллагууд, хүний эрхийн төрийн бас байгууллагуудаа хоолойгоо нэгтгээд энэ бол ингээд төр тусгай арга хэмжээ юм аа. Яг гэвэл их олон зуун жилийн турш эмэгтэйчүүд шийдвэр гаргах төвшөнд өөрийн гэсэн төлөөлөл байхгүй, дуу хоолой байхгүй. Дээрэс нь эмэгтэй хүн чинь төрдөг, савтай, хөхтэй учраас 10 сар хөхтэй тийм. Төрсний дараа хөхтэй хөхөөлнө. Хөхтэй учраас 6 сар. Тэгээд хөхтэй нэг 2 нас юм уу 3 нас өвчөж хүүхэд хүн болно шүү дээ. Тэр хүртэл нь би нэг цэцэрлэгт орох хүртэл нь ээжийн үүрэг бол зайлшгүй их байгаа. Тэр болтол эмэгтэй өөрийнхөө карьерийг өөрийнхөө орлогыг ингээд бүгдийг ингээд хоош тавиад гэр бүлтэй тэгээд тэр чинь нийгэмд бас ажиллах хүч ирээдүйн иргэн бэлдэж байгаа айгүй том хөдөлмөр, нийгмийн хөдөлмөр байхгүй юу? Хувь хүний хөдөлмөр зөвхөн хувь хүний зөвхөн гэр бүлийн хөдөлмөр биш. Тэгээ ийм нөгөө чухал үүрэг оруулдгаасаа болоод дандаа ингээд нөгөө нэг шийдвэр гаргах төвшөнд өөрийн гэсэн төлөөлөл, өөрийн гэсэн дуу хоолойтой байхгүй. Тэгээ тэрнээс болоод нийгэмд ямар олон асуудал эмэгтэй хүний туулж байгаа туршлага эмэгтэй хүний нүдээр харсан тэр үнцэг байхгүйгээс болоод цэцэрлэг залуу гэр бүлд ямар олон асуудлууд гарч ирж байна. Цэцэрлэг байхгүй. За намайг ингээд нөгөө төрчүүд баг хүүхдээ баг 2000-ад оны хүүхд баг байсан 2000-ад оны үед хүүхдээ эмчиж байхгүй л шүү дээ. Баг аюу цөөх хүүхдээ эмнэлэг байхгүй. Гэл аюу их олон асуудлууд. Ягаад гэвэл эмэгтэй хүн тэр гэртээ байгаад хүүхдээ ингээд асарч өсгөж явах явцтай боловсралтай холбоотой хүүхдэд дагаад эрүүл мэндтэй холбоотой, халамжтай холбоотой, хамгаалалтай холбоотой тэр олон юм чинь тэр гэр бүл дотор тэр гэр бүл гэсэн жижиг нэгж дотор нийгмийн жижиг нэгж дотор яг адилхан өрнөж байгаа. Тэгэхээр ямар хэрэгцээ байна, ямар шийдэл байна, ямар цоорхой байна, яаж шийдэх вэ гэдэг тэр шийдэл нэмэгтэй хүнд илүү ойрхон. Тэр чинь тэр болж байгаа үйл чинь эцсийн дүндээ бол хүний амьдралын чанарыг тодорхойлж байгаа аюул чухал асуудлууд. Тэрэнд хэн ойрхон байна, хэн илүү мэдэрч байна гэхээр ээжүүд, эмэгтэйчүүд мэдрээд байдаг. Тэгсэн хэрнээ хүний амьдралд хүний одоо амьдралд, гэр бүлийн амьдралд хамгийн чухал шийдвэр гаргадаг улс төрийн тэр орон зайд, тэр туршлага, тэр үнцэг, тэр дуу хоолой, тэр төлөөлөл орж ирэхгүй явж байгаа байхгүй. Тэгээд цэцэрлэгийн төсөв ер нь сүүлийн 2-3 ер нь сүүлийн нэг бараг 24 оноос за нэг 22 оноос хойш л ингээд баг багаар тусч ирсэн. Тэрнээс өмнө цэцэрлэг ерөөсөө улсын төсөвт цэцэрлэг шинээр бий болох төсөв тусаагүй. Зөвхөн одоо нэг тойрогтой улсын хурлын гишүүдийн тойрогтой сонгуул зарцуулах мөнгнөөс л нэг цөөхөн цэцэрлэг байгуулагдчихсэн. Тэгэхээр энэний цаана төлөөлөл гэдэг аюул том ойлголттой байдаг.
дарга болох гэсэн хэдэн эмэгтэйчүүд, сандал ширээ мөрөөдсөн хэдэн эмэгтэйчүүд гэдэг олон нийт ихэнх нь тэгж ойлгож штэ. Гэтэл биш. Би энэ нийгэмд, би энэ хорвоод амьдраад, би энэ нийгэмд амьдарч байгаагийн хувьд эмэгтэй хүний туулж байгаа тэр туршлага, эрэгтэй хүний туулж байгаа тэр туршлагаас тэсвэр. Тэр нүдээр харсан, тэр туулж байгаа туршлагыг тусгасан, тэр онцлог хэрэгцээнд нийцсэн шийдэл байхгүй бол хэн хохирох вэ гэхээр зөвхөн эмэгтэй хүн дангаараа хохирдгүй, хүүхэд хохирдог, гэр бүл хохирдог. Тийм учраас эмэгтэйчүүдийн төлөөлөл тэнцүү байж байгаа нийгэм дандаа л ингээд хүний хөгжлийн үзүүлэлтийн хувьд дандаа дээгүүр явж штэ. Одоо бидний мөрөөдөл болгоод байгаа жишээ болгоод байгаа Скандинавын орнууд тий. Тэгэхээр энийг нэгдүгürt төлөөлөл гэдэг үүднээс нь ойлгох шаардлагатай байна гэдэг сургамж авсан байсан. Хоёр дахь авсан сургамж нь юу вэ гэхээр эмэгтэйчүүдийн төрийн бас байгууллагууд дангаараа энэ нөлөөлөл хийгээд бол хангалтгүй юм байна. Энэ байгууллагуудын хэдэн асуудал, хэдэн байгууллагын л ингээд зэтгүүлээд байгаа нөлөөллийн ажил гэж харах юм байна. Тэгэхээр энэ эмэгтэйчүүдийн өөрсдийнх нь амьдралд нөлөөлж байгаа учраас эмэгтэйчүүдийн өөрсдийнх нь дуу хоол хэрэгтэй. Тэгэд энэ манлайллын сүлжээг хувь гишүүнчлэлтэй болгох хэрэгтэй юм байна. Тэгээд энэ хувь гишүүнчлэлтэй манлайллын сүлжээ байгуулагдаад одоо 4000 гаруй хувь гишүүнчлэлтэй 16 аймагт салбартай үндэсний хэмжээнд төгсөн ийм хүчтэй хөдөлгөөн болж өрнөж чадчихна. Эргээ харахаар яг л нөгөө нэг бид хоёрын яриа бол нэг эмэгтэй одоо түүхээс эхэлсэнтэй. Гэхдээ 4000 эмэгтэй одоо тэнд өөрийн түүх дуршлага дээр үндэслээд шийдвэр гаргахад оролцох хин төлөө тий зарим нь оролцож чадж байгаа, зарим нь одоохондоо оролцож чадахгүй байгаа. Гэхдээ оролцож шийдвэр гаргахад яг өөрсдийн дуу хоолойг хүрхийн төлөө л явж гинэ гэж ойлгохоос биш эмэгтэйчүүд ямар нэгэн сандал ширээний төлөө ч юм уу эсвэл бол тэр Усын их хурлын гишүүн гэдэг юм тайтлыг зөв нэг юм албан тушаалыг зүүхийн төлөө бол биш. Хамгийн гол нь шийдвэр гаргаж яг эмэгтэйчүүдийн нүдээр ямар асуудлыг өнөөдрийн нийгэмд шийдэх ёстой байгаа юм бэ гэдгийг хэлхийн төлөө яваад байна те. Гэхдээ эргээ харахаар нэг юм асуудал гараад байна. Үгүй тийм эмэгтэйчүүд чинь гарцаад юу хийгээд байгаа юу ч хийхгүй байна штэ. Бид нэр чадахгүй байна штэ гэдэг нэг юм шүүмжил ирээд байна. Энэ шүүмжил яагаад ирээд байгаа юм бол? Тэгээ нэгдүгürt бол яг гэхээр олон нийт бол улсын их хурл, орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурл яг ямар байгууллага гэдгээ сайн мэдэхгүй байна. Энэ бол төлөөллийн байгууллага. Үндэсний хэмжээнд улсын их хурл бол тэр Монгол улсад амьдарч байгаа хүмүүсийн төлөөллийн дуу хоолой байх хэрэгтэй. Орон нутагт бол орон нутгийн иргэдийн хурл тэр орон нутагт амьдарч байгаа иргэдийн төлөөлөл. Гэтэл хүн амын 51% нь эмэгтэйчүүд. Талаас илүү хувь болсон эмэгтэйчүүдийн төлөөлөл улсын их хурлд. За яг сая бол ингээд улс төрийн нам эвсэл хүний нэр дэвшүүлэхдээ хүүсээр эрэгтэй эмэгтэй гэж сөүлжилж оруулж ирэх жагсаалт. Жагсаалтаар оруулж ирэхдээ оруулна гэсэн ийм зохицуулалт. Тэгээд тойргоос нэр дэвшүүлэхдээ 30%-аас доошгүй аль нэг хүүс эмэгтэй гэж ороогүй шүү дээ. Аль нэг хүүсийн төлөөлөл тий гэж оруулж ирж байгаа. За тэгээд энэ дээр болохоор яах вэ гэхээр 13 эмэгтэй гишүүнтэй байсан бол 32 эмэгтэй гишүүнтэй болтлоо өссөн. Гэхдээ хангалт яг ингэснээрээ бид нэр Азийн дэлхийдээ бол бараадахгүй. Азийн төвшөнд бол дундаж төвшөнд арай жоохон дөхөж очиж байгаа юм. Азийн төвшин бол 26% байхад манайх одоо нэг 25 24.1 хэдэн хувьтай л ингээд дөхөж очиж байгаа гэсэн болоогүй. Дөнгөж л одоо ягаарч эхэлж байна. Тэгээд дээрэс нь өшөө тойргоос ирсэн 8 эмэгтэй сонгогдсон. Жагсаалтаас ингээд нөгөө нэг үлдсэн эмэгтэйчүүд нь сонгогдлоо шүү дээ. Тойргоос ягаад эмэгтэйчүүд сонгогдож чадахгүй байна вэ гэхээр энэ манай сонгуулийн тогтолцоо чинь улс төрийн санхүүжилт нь дандаа мөнгөтэй хүмүүс сонгогдох боломжтой юм тогтолцоо. Эсвэл олон танигдсан хүн л сонгогдох боломжтой тогтолцоо. Гэтэл улс төрийн намууд яах вэ гэхээр улсын их хурлд суудлал алдчихвыг мөнгөтэй улсуудад эмэгтэй хүн гэдгээр энэ сонгогдох боломжтой байлаа ч гэсэн мөнгөтэй эсвэл мөнгөтэй эмэгтэй эсвэл олон танигдсан эмэгтэй л сонгогдох боломжтой болж гарч ирж штэ. Тэгэхээр яах вэ гэхээр хэдийгээр ингээд урагшаа өөрийнхөө дуу хоолой улс төр бол бидний амьдралын талах байхгүй юу? Яг л тэр улс төрд бидний өдөр тутмын амьдрал тамаатай шийдвэр гараад байна. Тэгэхээр тэрэнд ингээд дуу хоолойгоо төлөөлөлөө оруулах гэж бид нар хоёр алхсан ч гэсэн аргашаа буцаад нэг алхачихсан. Тэр нь юу вэ гэхээр тойрог бол аюу том.
тойргийг бол томсгосон тойргоор явж байгаа. Дээрээс нь тэр томсгосон тойрогт мөнгө их орно. Сонгуулийн хугацаа маш бага. Тэгэхээр чин хүүхдээ хараад гэртээ сууж байгаа ч гэдэг юм уу тий карьер улс төрийн карьераа нөхөн өрчхөн үүрэг хариуцлагаасаа болоод зайлшгүй ингээд тасалдахад хүрч байгаа эмэгтэйчүүд олонд нэг сайн танигдчих чадахгүй. Тэгэхээр ийм нэг нөхцөл байдлуудаас болоод ингээд урагшаа хоёр алхсан чинь нэг алхчихсан байна. Дээрээс нь мөнгө гэдэг аюу тум босготой эмэгтэйчүүд тулж штэ. Тэгээ яг 32 13 байснаа 32 болсон. Гэхдээ 126-гийн дэргэд 32 гэд харьцуулахаар хангалттай дуу хоолой мөн үү? Ер нь бол ингээд дор хаяж 30 тэгээ 40% таа болж иж тэр бүлгийн төлөөлөл өөрийнхөө дуу хоолойтой болдог гэж үзэхээр бас л хангалттай байгаа. Тэгэхээр тэгэнгүүт одоо яах вэ гэхээр дөнгөж ингээд нэг гэхдээ эмэгтэй гişүүд юу ч хийгээгүй биш шүү дээ. Тэр 126-аас 32-ыг хасгаар хэдвэ? Цаана нэг 90 гаруй эрэгтэйчүүд яг огт ингээд хараагүй танихгүй эрэгтэйчүүд маш их байгаа шүү дээ. Ямар ч хууль санаачлаагүй. Ямар ч асуудлаар дуу хоолойгоо гаргаагүй эрэгтэйчүүд цаана баг 50-60-аад байгаа. Гэтэл нөгөө 32 дотор чинь одоо ингээл сэргээгт хэрчим хүчээр маш идэвхтэй ажиллаж байгаа анги цэцэг гişүн улсын төсвөр маш идэвхтэй дуу хоолойгоо гаргаж байгаа баярмаа гişүн тий тэгэл зөндөө их олон гişүүд ингээл одоо унаач хүүхдийн дуу хоолой их ашиг хамгаалах чиглэлээр ажиллаж байгаа баасан жаргал гişүүнээс эхлээл тий хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн дуу хоолой юу зохицолт бий болох гэж ажиллаж байгаа саран чулуун гişүүн би зарим гişүүн нэг цаг бага учраас зарим гişүүд эмэгтэй гişүүдийг бас орхиж магадгүй зүгээр л одоо яг ингээд шууд ингээд бодогдож байгаа зөндөө их олон эмэгтэйчүүд цөөдөхгүйгээр ингээд нэг асуудал юм уу нэгээс 3 асуудал бариад энийг ингээд дуу хоолойгоо өргөө тэрнийхээ төлөө хадлуулад хуулийн төсөл санаачлаад яваад байгаа байхгүй юу. Тэгээ яагаад ингээд нөгөө олон нийтийн өмнө тэгж харагдаад байна вэхээр ганц нэг хүмүүсийн тэр нөгөө нэг юунаас болж бас ингэж харагдаж байна. Нэгт хоёр дэх юм бол цөөхөн байх тусмаа хүмүүсийн ингээд нөгөө нэг алган дээрээ тавьж байгаа юм шиг айгуу содон байгаад харагдаж байгаа учраас тэгээд байна л да. Гэтэл ингээд энэ хүртэл 30 хэдэн жилийн турш эрэгтэйчүүд дамгаас нийгэмд бүгдээрээ бүх эрэгтэй гişүүд сайн байсан болоод манай Монголын нийгэм одоо ийм болчиход байгаа юм уу? Төвжирэл байна, агаарын бохирдол байна, ядуурл, их гүнзгий төвшөнд хүрлээ, тий? Хүүхдийн цэцэрлэг сургууль ямар байгаа вүлээ гэд аваад үцхээр тэгвэл ямар нэгэн асуудлыг үндсээр нь оронгоор нь өөрчлөхийн тулд тэр явсан тэр замаараа сурсан дуугаа дуулаад явах юм бол юу ч өөрчлөгдөхгүй. Өөр өнцгөөс өөр салхи оруулж ээж, өөр төлөөлөл оруулж ирж ээж, өөр дуу хоолой оруулж ирж ээж энэ бүгшсэн асуудлууд, өжирсэн асуудлууд чинь өөрчлөгдөж шít. Гэтэл тэр арай гэж нэг ихний алхмаа тавьчаад дараагийн алхмаа тавьж чадаагүй байхад нь ахаад л өөрчилждэг. Манайх бол ер нь тэрэн дээр их сурамгаа туршлага аваагүй, сургамж аваагүй байхдаа дөнгөж ихний ганц хоёр юм хараад л өөрчилчих юм бол тэр шинэ өнцөг, шинэ зохицолтод оруулж ирсний ач холбогдол гарахгүй байхгүй юу? Тэг яг ингээд сусаал таны яриг сонсож байхад болохоор юу гэж бодож байна гэхээр яг цөөхөлхнээ байх тусмаа хүний нүдэн цодон тусаад байна. За тэнгуүтээ за цөөхөн байгаа хүмүүсийг бид нэр алдаа гаргавал шүмжлэхэд амархан байна. Тэгээ дээрээс нь ажил хийвэл бас тэрийг нь ярихгүй байх магадлалаас өндөр байгаа тань. Ягаад л гэхээр хүний алдаа чинь одоо хийсэн бүтээснээс нь илүү тодорч харагддаг. Бид нар нэг хүнийг илүү за энэ алдааг илүү олж хараад нэг ярьчих дээр илүү төвлөрөөтэй байгаа юм шиг санагдаад байна л. Тэгэхээр бидний одоо цааш дараагийн одоо алхам юу вэ? Энэ 40% ковотыг юм өгцөн юм шиг яриад байна. Гэтэл энэ маань байх ёстой зүйл юм шүү. Та юу гэж бодож байна? Тийм, юутай энэ бол зайлшгүй. Тэгээ ковот яагаад зайлшгүй вэ гэхээр нөө төр тусгай арга хэмжээ гэсэн шүү дээ. Ганцхан эмэгтэй шиг хүн зориулаагүй. Хүүс саргалцахгүй. Учраас гендрийн ковот гэж нэрлэдэг байгаа тийм. Тэгэхээр нэг талаасаа бол яах вэ гэхээр байх ёстой зүйл. Харин ч айгүй олон жилийн дараа арай гэж ганц хоёр алхам нь л тавигдчихж байгаа. Тэр зүйл яг л улсын хурлаар төлөөллийн байгууллага. Төлөөллийн байгууллагад төлөөлөл ерөөсөө хангалтайгүй явж ирснээс болоод бид нэр толгойтой өснөөсөө их олон асуудалтай нүүр тулчаад байна. Тэгэхээр энэ бол хин нэгэн бэлгэлсэн
Эсвэл ингээд нөгөө нэг май гэд өгсөн зүйл биш. Зайлшгүй байх ёстой тийм нөгөө зохицуулалт. Тэгэхээр энэ зохицуулалтыг хэвээр нь хадгалаад улам одоо төгөлдржүүлээд одоо байгаа сургамж дээрээ суйрлах ёстой. Юу вэ гэхээр одоо энэ нөгөө жагсаалтын орсон хүмүүс л ингээд янз янзын дуу хоолой гаргаад байна штэ. Энэ жагсаалтад янз янзын хүмүүс ороод ирсэн юм биш шүү гэдэг нь намуудын асуудал байхгүй, улс төрийн намуудын асуудал. Юу вэ гэхээр ингээд улс төрийн намууд нэр дэвшүүлэхтэй үнэхээр хариуцлагатай хандаж чадчихна уу? Нэр дэвшүүлэхтэй, жагсаалтанд нэр дэвшүүлэхтэй, тойрогт нэр дэвшүүлэхтэй улс төрийн намуудын дотоод ардчлал нь ямар вэ? Тийм ээ. Тэгээд нэр дэвшүүлэх шалгуур нь байгаа мó гүм үү? Хэрвээ яг одоо эхний сонгуулиар яг энэ алдаанууд харагдаж байгаа бол шууд нөгөө жагсаалтаа шууд квота алга болгохоос өмнө тэгвэл улс төрийн намуудыг дотоод ардчлалыг нь хүчтэй болгох, хариуцлагатай болгохыг бид нар шаардах хэрэгтэй юм шүү дээ. Мөнгөтэй хүнийг биш. Олон танигдсан хүнийг биш. Жинхэнэ одоо олон нийтийн төлөө тэр салбартаа мэрэгшсэн, олон жил дуу хоолойгоо гаргасан, эсвэл тухайн бүлгээ шууд төлөөлж чадах тийм хүмүүсийг оруулж ирэх тэр шалгуурыг бид нэр улс төрийн намуудаас шаардах. Тэгэхээр ингээд за нэг зохицуулалт орлоо. Нэг сонгуул дээр хэрэглээд үзлээ. Улс төрийн намуудын нэр дэвшүүлэх процесс дээр анхаарахгүй бол болохгүй юм байна штэ гэдг нь харагдаж яхад тэр улс төрийн намуудын нэр дэвшүүлэх процессыг өөрчлөх гэж оролдохоосоо нөгөө дөнгөж бий болгосон тогтолцоогоо үнцэр нь байхгүй болох юм бол жомоо юу яах гээд алах гээд гэрээ шатаав гэдгийг л үлгэр болох гээд байгаа байхгүй юу? Манай нөгөө нэг подкастын маань өмнөх оролцогч юу гэж хэлчихсэн бэхээр за ер нь бол бид нэр ингээд гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн асуудал. За тэгээд сонгуулийн тухай хууль дээрх одоо гендерийн квотын тухай асуудал бол зөвхөн нэмэгтэйчүүдийн төлөө хийгээд байгаа юм биш ээ. Энэ бол ингээд энэ нийгмийн төлөө хийж байгаа зүйл юм аа. Энэ маань эмэгтэйчүүдийн хөдөлгөөнөөр дамжиж нийгмийн төлөөх сайн сайхан үйл ажиллагаанууд бий болж гинэ гэдгийг бид нар харах ёстой маа гэж хэлжсэн. Та энэ дээр ямар бодолтой байна? Тий яг хоо ер нь бол иргэний нийгэмд эмэгтэй удирдагчид ихтэй. Тэгээд эмэгтэйчүүдийн эрхийн төлөө ажиллаж байгаа гэж байгаа хэрнээ бид нар нийгмийн шударга ёсны төлөө ажиллаж байгаа байхгүй юу? Хин дуу хоолойгоо гаргаж чадахгүй байна. Хин өөрөө өөрийгөө төлөөлж чадахгүй байна. Хин ерөөсөө бүр нүдэнд ч харагдахгүй байна. Хин бодлого шийдвэрийн гадна үлдээд байна. Хинийх нь эрх хэрэгчлөө амьдралд оролцоо нь хязгаарлагдаад байна уу гэдэг тэрийг ингээд нөгөө гол баримж байгаа болгож ажиллаж байгаа учраас яг эмэгтэйчүүд илүү ингээд нөгөө иргэний нийгэмд байгаа илүү эмэгтэйчүүдийн эрхийн байгууллага юм шиг харагдаж байгаа хэрнээ хүн бүрийн тэгш боломжийн төлөө ажиллаж байгаа. Хуулиар ингээд нөгөө тэгш боломж олгогдсон юм шиг нэ бодит амьдрал дээрээ хууль нь хамгаалж чадахгүй. Тэ бодит амьдрал дээрээ тэр хуулийн тэр зохицуултууд зүгээр л хөөс юм шиг байж байгаа тохиолдолд тэрийг бодиттой жинхэнэ амьдрал дээрх бодиттой баталгаа болгохын төлөө явж байгаа. Тэгээд учраас бид нар өнөөсөлийн үед бас яг Монпнет бол яг эмэгтэйчүүдийн эрхийн байгууллага гэдгээс илүү өргөн хүрээнд ажиллаж байна. Тийм учраас Монпнетийн гол стратеги байгаа юм. Барьдаг нэг гол стратеги улаан шугам гэж хэлж болно. Тэрний юу вэ гэхээр хөдөлгөөн өрнүүлэх. Одоо тэр эрхэн зөрчигдөд байгаа, дуу хоолой сонсогдохгүй байгаа, харагдахгүй байгаа, эрхэн хязгаарлагдаад байгаа тэр бүлгийн өмнөөс бид нар өөрсдөө улаантайг болж намирахгүй. Тэр болсод өөрөө өөрийнхөө төлөө дуу хоолойгоо гаргадаг, өөрөө өөрийнхөө төлөө тэмцдэг болоход нь бид нар дэмжлэг үзүүлнэ гэж ажиллаж ирсэн. Тийм учраас одоо бидний маш их том бахархал байгаа. Яг тэр тодорхой чиглэлээр ингээд дуу хоолойгоо гаргадаг хөдөлгөөнийг өрнүүлэхэд нь бид нар хөдөлгөгч хүчин болъё гэж зорж ажилласны олон жил ажиллана. Олон жил ажиллаж одоо үр дүн гарна. Нэг нь бүх нийт боловсролын төлөө иргэний нийгмийн үндэсний хэвсэл. Боловсролыг бол зөвхөн одоо боловсролын салбарт ажилладаг хүмүүсийн л мэдэх асуудал гэж их олон жил үзэж ирсэн. Тэгэл нэг л бид мэдхэд л Монгол бичгтэй болгоод уйгурчин бичиг заагаад 4 жил болсныхан дараа үгүй маа гэдээ дахиад кирилл болгоод эсвэл үсэргээд анги үсэргээд гэх мэтэр ингээл боловсролын тогтолцоогоор эцэг гэхээс асуухгүй багшаас асуухгүйгээр тоглосон. Тэрнээс болоод хүүхдүүд тохирсон жишээ бол зөндөө шүү дээ. Тийм учраас боловсрол бол бидний насан туршийн бүх нийтийн дээрэс нь тэгш байх аюу том төлхөр юм байна гэж үзээд 13 байгууллага
боловсролын эвслийг байгуулсан. Тэгээ Монпимнет 3 жил хажуудаа бойжулсан. Тэгээ бүх нийт боловсролын төлөө бол эвсэл бол одоо үндэсний боловсролын бодлогыг тодорхойлоход оролцдог маш хүчтэй. Хөндлөнгийн одоо дуу хоолой боллоо 40 гаруй байгууллагын гишүүнчлэлтэй. Дээрэс нь сая эцэг эхчүүдээс нь орог 40-50 сая төгрөгийн төлбөр авчаад ахаад улсын төсвөөс мөнгө аваад хувьсах зардлаар нөгөө улсын сургуулиудтай адилхан. Тэгээд улсын сургуульд очих мөнгийг тэр нөгөө их санхүүжилттэй хувийн байгууллагууд авдаг байсан байлууллаа шүү дээ. 2 жилийн өмнө боловсролын тухай ерөнхий хуулинд өөрчлөлт оруулахад бүх нийт боловсролын төлөө эвслийн хамгийн том хийсэн одоо нөлөөллийн ажил тэр бол одоо улсын сургуульд сурч байгаа, хувийн сургуульд сурч байгаа гэдгээрээ тэгш ус байдал бол үүсэх тэр боломжийг бас тодорхой хэмжээгээр хаасан айгүй том нөлөөллийн ажлын үр дүн. За нөгөө нэг ингээд хөдөлгөөн өрнүүлэхэд том хувь нэмэр оруулсан нэг юу нь болохоор сая эмэгтэйчүүдийн манлайлалын сүлжээ байж байна. Гэх мэтэр ингээд нөгөө нэг сүлжээ эвслүүдээр дамжуулаад яагаад бид нар хөдөлгөөнд илүү ач холбогдол өгöd байгаа юм гэхээр нэг байгууллага нэг хувь хүн дангаараа тэр асуудлыг шийдэхэд улам хэцүү болчихлоо л да. Яагаад гэвэл тэр асуудал хатгсан гар шиг болоод улам бүр ингээд барьцалтаад байж байгаа. Ганцхан салбарын асуудал биш. Учираас бүгдээрээ хамтын хүч, хамтын дуу хоолой, нийтлэг зорилго, нэгдмэл хүчээр зайлшгүй ингээд нэгтгэхээс өөр аргагүй болж ирж байгаа. Тэгэхээр тэрэнд нь одоо Монпимнет дэмжлэг үзүүлэх ажлаа хийж гин гэсэн үг. Тэгэхээр хамтын хүч, хамтын эрх мэдэл. Тэгээ биднэрт албан ёсны эрх мэдэл байхгүй гэж болно. Гэхдээ биднэрт хүн болгон өөрчлөлт хийх эрх мэдэлтэй боломжтой. Тэгээ эрх мэдэл гингүүт хүмүүс ингээд эсвэл мөнгө гэж хардаг, эсвэл албан тушаал гэж хардаг. Гэтэл эрх мэдэл гэдэг бол өөрчлөлт хийх чадамж. Бид нар эрх мэдлийг тэр нүдээр харж байгаа. Тэгэхээр өөрчлөлт хийх чадамж гэж харах юм бол хүн болгон өөрийнхөө жижигхэн хүрээндээ өөрийнхөө ажиллаж байгаа газартаа, өөрийнхөө ажиллаж байгаа салбартаа жоохон ч гэсэн өөрчлөлт хийх тэр нөгөө нэг чадамжтай, тэр чадамжуудаа нийлүүлээд тэр том өөрчлөлтийг хийх боломжтой гэж хараад байгаа. Урагшлах хөдөлгөөн подкаст үргэлжилж байна. За тэгээд ер нь Монгол улсад гэр бүлийн хүч хэрхлийн тухай хууль батлагдсанаас хойш одоо 10-аад жил, бараг 20 жилийнхаа нүртээ золгож байна. За энэ хугацаанд болохоор хог хэрэгжийг хамгаалах тогтолцоо бий болсон гэж байна. Тэгвэл энэ тогтолцоо өнөөдөр хэр ажиллаж байна вэ? Тэг яг ахаад л нөгөө нэг нөлөөлөх, бас дахин нөлөөлөх юм хэрэгцээ хэвээрэл байгаа. Юу гэхээр 2016 онд гэр бүлийн хүч хэрхлийн хог хэрэгжийг хамгаалах тогтолцоо бий болоод процессын хуулийн хог хэрэгжийг хамгаалах зохицуулалт оруулсан ч гэсэн ахаад саад бэрхшээл байгаа. Тэгэхээр яг ямар тогтолцоо бий болгосон бэ гэж хүмүүс их асуудаг. Нэгдүгürt бол 360 гаруй улс орны өнцөг болон бүрд хамтарсан баг ажиллаж байгаа. Засаг захиргааны анхан шатны нэгждэр төрийн цагтаа нийгмийн ажилтан сэтгэл зүйч өрхийн эмч дээрээс бүрдсэн. Одоо ямар ч байсан очих газартаа болсон гэсэн үг. Гэр бүлийн хүч хэрхэлтэй тэмцэх цагдаагийн тусгай нэгж ажиллаж байна. Аймаг болгонд гэр бүлийн хүч хэрхэлтэй тэмцэх цагдаагийн тусгай ажилтан ажиллаж байна. Орон нутаг иргэдийн хурал нь засаг дарга нь хариуцлага хүлээх энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах хариуцлага хүлээхээр болж ирж байна. Тэргээд ингээд нэг цагийн үйлчлэгээнүүд бий болоод төрийн ажиллаж байна. Төрийн хамгаалах байр, цагдаагийн хамгаалах байр бий болоод ажиллаж байна. Ганцхан хүч хэрхлийн эсрэг үндэсний төв төрийн бас байгууллагын дэргэд нэг хамгаалах байр байсан бол шал өөр ингээд бүтэц тогтолцоо бий болчихлоо л доо. Гэхдээ нэг санаа зовоож байгаа асуудал нь юу вэ гэхээр яг 16 онд гэр бүлийн хүч хэрхэлтэй тэмцэх тухай хуулийг батлуулах төвшөндөө нэг оччихсан байгаа нэг хэцүү асуудал байна. Тэр нь юу вэ гэхээр гэр бүлийн хүч хэрхлийн улмаас амнасаа алдах явдал нэмэгдээд байна. Тэгээ яг 16 оны үед чинь 24-өөс 26 хүн нэг жилд амнасаа алддаг байсан бол яг тэр төвшөндөө сүүлийн одоо 3 жилийн дүнгээр бараг 130-аад эмэгтэй амнасаа
130-аад хүн амнасаа алдчихлаа л да. 40 хүн. 140-с үлээ 149 хүн амнасаа алдчихлаа. Эргээд яг тэр төвшөндөө хүрээд ирлээ тий. Тэгэхээр энэ яагаад ингэж хангалттай тогтолцоо бий болоод хангалттай хуулийн зохицуултад бий болчихсон хэрнээ хаана одоо ийм цоорхоо гараад ирв. Хаана нэгэд нөө нэг ийм алдаа байгаа болоо тэр алдаагаар нь хүний амнаас унаад нэг нь одоо амнасаа алдаад нэг нь шоронд яваад хүүхдүүд бүтэн өнчрөө тэр гэр бүл тэр чигтээ ингээд нураад байна вэ гэдгийг одоо шинжилгээс өөр харахгүй. Тийм учраас өвчрөлийн эсрэг үндэсний төв Монголын залуучуудын эвсэл тэгээд манай Монгол нийт үндэснээс үлжээ гэд байгууллагууд хамтраад Монгол Улсын ерөнхий сайдад засгийн газарт хандаж шаардлага гаргасан. Тэгээд Монгол Улсын ерөнхий сайдтай уулзаад яг энэ тогтолцооны гажуудлыг бий болчихсон байгаа. Гэхдээ гажуудаад байгаа учраас хүн амнасаа алдаад байна. Энийг одоо дүн шинжилгээ хийх, энэ чиглэлээр ажиллах нөгөө байгаа тогтолцоонууд маань салангад ажиллаад байгаа байхгүй юу? Хоорондоо ерөөсөө уялдаа холбоо байхгүй. Өөрийнхөө чиглэлээр гэтэл нэгдсэн зохицуулалт салбар хоорондын уялдаа байхгүй байгаад байна. Энийг хангах юм нөгөө зайлшгүй шаардлага байна гэж уулзсан. Тэгээ Монгол Улсын ерөнхий сайд бол өвчрөлийн эсрэг үндэсний хороо гэж байгуулсан. Яг энэ салбар тундын зохицуултыг хангах. Тэгээ энэ хороо одоо анхны оролдооноо хийгээд төлөвлөлтөө одоо бараг дуусгах гээд явж байна. Тэгээ тэр төлөвлөлтөө бол яг байгууллага юу хийх вэ гэдэг нь үүднээс биш. Яг нэгдсэн ямар бодлого юм, нэгдсэн ямар зохицуулалт салбар тундын уялдаа юу байх вэ гэдэг ийм юу гараад ирж байна. Нэгдүгээрт тэр хоёр дэх юм бол хүний хандлага зан үйл чинь тийм амархан өөрчлөгдөхгүй байхгүй юу. Тэгэхээр хүчирхийллийн суурь шалтгаан бол ядуурл биш, архиталт биш, боловсрал биш, эрх мэдлийн тэнцвэргүй байдал. Тэгэхээр эрх мэдлийн тэнцвэргүй байдал руу хандсан тэр сургалт сурчлагаа хүний хандлага зан үйлийг өөрчлөх нөлөөллийн ажил хангалтгүй явж байгаа учраас л энэ үеийнгийн дарамт эрхлэлт гарч ирээд байна шүү дээ. Тэрийг боловсролын тогтолцоогоор нь бүр цэцэрлэгээс нь эхлээд бага наснаас нь эхлээд ойлгуулах ямар тогтолцоо мянцсан манад байгаа нь тийм. Гэх мэтээс эхлээд эргэж одоо нөгөө нэг дараагийн шатны 3 дугаар шатны нөлөөллийн ажлын тавилгаа зайлшгүй хийх шаардлагатай. Та эрх мэдлийн одоо тэнцвэргүй байдал гээд энэ дээр ахиад жоохон тодруулаад өгч одоо бид нэр яг юуг одоо ингээ эрх мэдлийн тэнцвэргүй байдал гэж юу н ойлгох юм бэ те. Тэгээ эрх мэдэл гэдэг бол нөгөө өөрийгөө илэрхийлэх, өөрийнхөө амьдралыг өөрийнхөө тодорхойлох, үзэл бодлоо хинээс ч айхгүйгээр юунаас ч хараат тусаар одоо чөлөөтөө илэрхийлэх те. Тэр байтугай сонголтыг шийдвэр гаргах тэр нөгөө чадамж, өөрчлөлт хийх чадамж, боломж гэж аягүй өргөн утгаар хэлээд байгаа эрх мэдлийг. Гэтэл гэр бүлийн хүчирхийлэл дээр аваад үзэхэд амьд байх уу юу гэдгээ шийдэх эрх мэдэл байхгүй шүү. Гэтэл тэр хүчирхийлэл үлдчихэж байгаа хүн би эхлээд л ах トゥ нартай найзуудтай харьцуулахаа бэлдэг. Харилцуулгаа дараа нь ах トゥ нараас нь тусгаарладаг. Ажлаас нь гаргадаг. Гэх мэтээр ингээл орон зайг нь шийдвэр гаргах, өөрийнхөө амьдрах тэр нөгөө боломжийг ингээд алхам чадамжийг алхамаар байхгүй болгодог. Тэгэхээр тэрийг нөгөө эрх мэдлийн тэнцвэргүй байдал гэж хэлээд байгаа. Яг өөрийнхөө амьдралыг өөрийнхөө тодорхойлох тэр чадамжийг байхгүй болгох, тэр орон зайг нь байхгүй болгох, тэр хүрээллийг байхгүй болгох тийм тактик, стратегтэй явж байна шүү дээ, тий. Шууд санаатай хийдэг үйлдэл. Ийм юу байж гэн. Тэгэхээр эрх мэдэл хэрвээ тэнцвэртэй байх юм бол эрүүл харилцаа, хүндэтгэлтэй харилцаа бий болно. Эрх мэдэл хин нэг нь зөвхөн эрэгтэй эмэгтэй гэж байгаа биш, гэр бүлийн гишүүдийн хин нэг нь эцэг их хүүхдийн хооронд ч гэсэн ялгаагүй. Дээр дор болоод ирэх юм бол тэнцвэртэй харилцаа, хүндэтгэлтэй харилцаа, эрүүл харилцаа байх боломж байхгүй болно. Эсвэргээр нөгөө нэг эрх мэдэлтэй олчвол одоо бусад хүмүүсийн эрх мэдэлгүй эмэгтэйчүүд эрх мэдэлтэй болсноор бусад хүмүүсийн хайж амьдрал одоо муутгаад, буруутгаад байгаа зүйл биш юм аа. Тэгээд нөгөө манай өмнөх оролцогчоос хэлж ирсэн. Тэгэхээр энэ дээр одоо тухайлбал ер нь бид нөгөө тэнцвэртэй харилцааг бий болгохын тулд тэнцвэртэй байдлаар шийдвэр гаргаж оролцож явах нь чухал юм аа гэдэг зүйлийг хэлэх гээд байна те. Тийм яг гэвэл гэр бүлд бол ингээл нөгөө эрэгтэй хоёр багна гэж үзээд байгаа шүү дээ. Эхнэр нөхрийг хоёр багна гэж үзээд л тий. Гэтэл яг тэр өөр өөрийн өнцгөөс харсан шийдэл дуу хоолой өөр өөрийн туршлага дээр тулгуурласан тэр
одоо харах үнцэг нийлж ижил зөв шийдвэр тэнцвэртэй одоо нөгөө нэг шийдэл гарна. Хүн амын бүлэг дотор ч гэсэндээ эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд дээрэс нь зөвхөн эрэгтэй эмэгтэй гэдэг хүсч хоёр туйлтай байха болчихлоо тий. Олон туйлтай болж ирж байна. Тэр болгоны төлөвлөл дуу хоолой тэнцвэртэй байж ижил бидний хүссэн нийгэм бий болно. Тэгэхээр ийм учраас тэр эрх мэдлийн тэнцвэртэй байдал гэдэг бол зөвхөн хосуудын хооронд, эцэг хүүхдийн хооронд, багш, сурагчдын хооронд хязгаарлагдахгүйгээр аливаа шийдвэр гаргаж байгаа бүх төвшөнд яг адилхан очих ёстой. Зөвхөн нэг л жишээ хэлээ л да. Хүүхд бол ээж бол хүүхдэд асрах ёстой гэдэг нэг олон нийтэд төгссөн тэр ойлголтын үүднээс хүүхд асрах чөлөөг зөвхөн ээжүүдэд олгосон хууль гарсан. Гэтэл амьдрал дээр өрх толголсон аауд байгаа шүү дээ. Эхнэр нь нас орчихсон, тэгээ гэр бүл цуцалсан, хүүхд нь өөр дөрөө байж байгаа. Гэтэл тэр аауд эрхийг хязгаарлалчихсан. Тэгээд хуулийн сургуулийн хэсэг оюутнууд үндсэн хуулийн эцэцэд үндсэн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан гэдэг гомдол гаргаад тэгээд тэр ихэд чөлөө олгох хууль их эцэг гэдэг болж ирж байгаа жишээний. Ингээд нөгөө нэг энийг л нөгөө эрх мэдлийн тэнцвэртэй харилцаа гэж хэлээд байгаа. Ямар нэгэн өөрчлөлт сонголт хийх, өөрчлөлт гаргах, шийдвэр гаргахад тэнцвэртэй байх. Одоо бид нэр ингээд нийгмэл хэлж байгаа. Тэгээ хязгаарлагдсан л гээд хүмүүс нөгөө нэг аюух ингээд төөрөлддөг нэг ойлголт нь эрх мэдлийг хязгаарлагдсан л гэж бодоод байгаа. Яг мөнгө албан тушаал гэдээ үзчихээрээ хязгаарлагдсан л гэж бодоод гэтэл энэ чи өөрчлөлт хийх чадамж, сонголт хийх чадамж, шийдвэр гаргах боломж гэдэг ингээд өргөн утгаар нь аваад үзэх юм бол эрх мэдлийн хязгааргүй. Эрх мэдлийг бусдтай хуваалцах тусам тэлдэг тэр зүйл. Хуваалцахгүй байвал агшдаг. Хуваалцах тусам тэлдэг тэр зүйл. Тийм учраас нөгөө яагаад иргэний нийгэм бид нар ингээд хөдөлгөөн бий болгох гэдэг нь яагаад хамтын хүч эрх мэдэл гэж стратегитэйгээр ингээд хөгжүүлэх гэж хичээгээд байгаагийн утга учир тэнтэй байна. Ер нь цаашдаа Монголын нийгэмд хөдөлгөөний хийх ёстой алхмууд юу байна вэ? За хөдөлгөөний хийх ёстой хамгийн ихний алхам бол хүн болгон ялгаатай гэдгийг хүлээн зөвшөөрөх. Тэгээ хүн болгон өөр өөр хэрэгцээтэй байгаа. Өөр өөр үзэл бодолтой, өөр өөр амьдралыг туулж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөх. Нэгдүгürt хоёр дахь юм бол хэдийгээр бид нэр өөр өөр амьдралтай, өөр өөр газар амьдардаг, өөр өөр бүлгийнх байлаач гэсэн биднэрт нөлөөлж байгаа нөлөөлөл улс төрийн бодлого шийдвэр ч гэдэг юм уу тийм ямар нэгэн нөлөөлөл бол бидний амьдралд тусч байгаа. Тэгэхээр энийг өөрчлөхийн тулд хамтдаа хийх хэрэгтэй, хамтын хүч эрх мэдлийг бэхжүүлэх. Тэгээ ягаад тийм учраас нь олон улсын төвшөнд ч гэсэн интерсекшнл хандлага гэж яриад байна шүү дээ. Тэгэхээр бид нар яах вэ гэхээр хамтдаа байж ижил тэр өөрчлөлтийг хийхгүй бол хэврэг хүчгүй. Яг л аюу том богшсон тэр тогтолцооны өөрчлөхийн төлөө явж байна. Тэр тогтолцоог өөрчлөхөд их олон байгууллага, олон хүмүүсийн хамтын хүч тоо хоолой хэрэгтэй. Одоо жишээ нь юу вэ? Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн холбоо гэд байж байгаа Оюнбаатар дарга нь тэгээд хуульчдтай хамтраад хуульчдын ямар нөхөрлөлд нэрийг мартчих. Татварын ерхий газрыг захиргааны шүүхэд өгсөн. Нийтийн эрх ашигын хэмжлээ хамгаалах өмгөөлөл хийж байгаа юм. Яагаад өгсөн бэ гэхээр хувь хүний орлогын албан татварын хуулиар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс татвараас чөлөөлөгдөх байсан чинь татварын ерхий газар журам гаргаад хуульд авсан журам гаргаад тэгээ нэлээд хэдэн жил хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ажил хийж байгаа шүү дээ. Тэр ажлаас нь ингээд олж байгаа цалингаас нь татвар аваад байсан. Тэгээд энийг нэг өвчнгөө болгох, тэр журмыг өвчнгөө болгох тэр стратегийн өмгөөллийг хуульчдын тэр нөхөрлөлтөй хамтраад хийсэн. Тэгээд тэр журмыг хүчингү болгосон, хуульд авсан журмыг. Тэгснээрээ яг хүчингү болгосон шүүхийн шийдвэр алгах зохиод гарлаа. Яг тэр момент тэр мөчтөө 65 мянган хүний эрх ашиг хамгаалагдаж байгаа. Тэгээд цаашаа ингээд нөгөө нэг ахаад олон жил хүний хүмүүсээс татвар аваад л исэн бол өчнө тоон өсөд яваад байна тий. Тэгэхээр ингээд хуульчид гээд нэг бүлэг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх ашигыг хамгаалах
байгууллага байна тий. Хүчний бэрхшээлтэй иргэд өөрсдөө дуу хоолойгоо гаргасан. Дээрэс нь одоо манай Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Ариун Тэрэ гэгч бас нэг өмгөөлөгчөөр нь орсон. Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө байгууллага ингээд дуу хоолой хүчээр нэгтгэж байгаа ч гэдэг юм. Ингээд хинд ямар нөөц дуу мэдлэг туршлага эрх мэдэл боломж байна тэрийг нэгтгэнэ гэсэн үг. Тэрнгээр нөгөө даваа талтай ач холбогдолтой. Нийгэмд бид нар ямар хөдөлгөөнийг бэхжүүлэх мөн тэгээд бас цааш нь урагшлуулах юм шаардлага байгаа. Ямар үйл явцыг. Тий, одоо бол Монпамнит үндэсний сүлжээ малчин эмэгтэйчүүдийн асархуу гар бол бас ер нь бол асархуун эдийн засгаар ажиллаж байна л да. Одоо өндөр настай улсууд яг асар хөнгөө байгаа тохиолдолтой гэр бүлийн бүтцэн болоод цөөхөн болж байна. Тэгэхээр ахмадын асархуун хэрэгцээ байна. Хүүхдээ хараад ээжүүд гэртээ их сууж байна. Тэрнтэй холбоотой асархуун хэрэгцээ. Дээрэс нь малчин эмэгтэйчүүд асархуун маш их ачааллыг нуруунд дээрээ өрчин л да. Малчны хотод эрүүл мэнд боловсролын үйлчилгээ байхгүй, нийгмийн халдан хамгааллын үйлчилгээ байхгүй гэс болоод тэгэхээр ингээд малчин эмэгтэйчүүдийг зохион байгуулалтанд оруулаад өөрсдийнхөө төлөө дуу хоолойгоо гаргахад нь дэмжлэг үзүүлэх бас нэг юм хэрэгцээ бол байна. Дээрэс нь чиглэлээр ажиллаж байгаа төрийн бас байгууллагууд хоорондоо нийлж байгаа нэг өнцөг дээрээ нэгдээд, нийлж байгаа нэг зорилго дуу хоолой харж байгаа өнцөг дээрээ нэгдэх юм хэрэгцээ байгаа. Тэрийг бид нар хөдөлгөөнд дамсан эв нэгдэл гэж нэрлэж байгаа. Одоо боловсролын чиглэлээр ажилладаг байгууллага, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө ажилладаг байгууллагуудтай хүч дуу хоолойгоо нэгтгэх, байгаль орчны чиглэлээр ажилладаг байгууллага одоо гендер эрхтгч байдлыг төлөө ажиллаж байгаа хөдөлгөөнтэй дуу хоолойгоо нэгтгэх ч гэдэг юм уу. Өстөө нөгөө жинхэнэ салбар хоорондын уялдаа холбоо гэдэг шиг зөвхөн төрөөс нэгхээс гадна бид нар өөрсд дээрээ бодтоор бий болгох. Тэгээд ер нь нөгөө ингээд урагшлаг гэдэг хөдөлгөөн подкаст маань болохоор ингээд 3 дахь үе руугаа шилжиж орсон. За энэ үе дээр болохоор би танаас юу асуумаар байна гэх ингээд 30 гаруй жил одоо хүний эрхийн төлөө ажиллаж байхад за тэгээд энэ хөдөлгөөнүүдийг өрнүүлж байхад танд ингээд шантрах үе байсан уу? За тэгвэл ямар зүйлээс урам зориг аваад тэр үеийг давж исэн бэ? Мэдээч та шантраагүй болоод өнөөдөр ингээд бас цаашдаа алсын хараагаа тодорхойлоо яваад байна шүү дээ, тий. Шантрах үе бол мэдээж алхам татандаа. Хамгийн эхлээд Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хуулийн зөвлөгөөр ажиллаж байхад нөгөө бариад ингээд хохирогч одоо ирсэн үйлчлүүлэгч хамгаалчих ямар ч баталгаа хуулийн зохицуулалт байхгүй байна гэдэг чинь очсон газар болгондоо хаалга мөргөж явж байгаа шүү дээ. Тэгээ яг үйлчлүүлэгчтэйгээ адилхан хөөгдөд гардаг ч тохиолдол байсан. Юу яриад байгаа Хүчирхийл гэж гэл тий. Тэр үед бол мэдээж шантрах үеийг байгаа. Тэгээ шүүх рүү ордог ч юм билүү. Яг хуулийн тэр нөгөө халуунтайгаар ордог ч юм билүү гэж бодож явах үед тэр нөгөө дээр дурдсан кейс тохиолдол гараад тэгээ ерөөсөө юуны тулд би хуульч боллоо. Хуульч болсны хувьд би энэ хуулийн зохицуулалт, хуулийн тогтолцоо яг энэ чиглэлд бий болохын тулд би одоо өөрийнхөө юу мэддэг, юу чаддгаа зориулъя гэдэг шийдвэрийг гаргаж эхний үедээ бол яг энэ салбартаа үлдчихсэн. Дараа нь 2016 онд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг батлуулчаад ажиллаа өгөөд Монпамнит үндэсний сүлжээ рүү очсон. Яагаад бас ажиллаа цаашаа ингээд дахиад ажлын яг энэ шинээр гарсан хуулийг бодиттой болгохын төлөө явъя гэсэн бодол байсан ч гэсэн ажиллаа өгөхөд өрсөн нэг зүйл нь аюулгүй байдлын асуудал. Тэгээд тухайн үед чинь нөгөө хамгаалах байр ганцхан л байсан. Тэгээд манай хадаа Хүчирхийллийн эсрэг төвийн цонх тэр бол тестгүй байлаа шүү дээ байнга л хагарчин чулуун нүүлгэж орж ирнэ. Тэгээд аюулгүй байдлын дарамт занал хийлэл зөндөө их олон асуудлууд байсан. Тэгээд тэр болгон тэр ер нь бол маргааш амьд байх уу гэдгээч мэдэхгүй тийм үеуд бас байсан. Гэрээс л бичээ суужсэн ч үе байгаа. Тэгээд бичлсэн хамгаалт анхудаа ер нь Монгол улсын төвхөнд авсан байгаа. Тэгээ олон улсын аз нохондлын хэмжээний гэсэн бас хамгаалт авсан. Тэгээд яг тэр үед бол манай цагдаагийн байгууллага гэхэд яг юм хөдөлгөөнгүй объект хамгаалж байсан. Анхудаа юм хөдөлгөөнтэй хүнийг хамгаалах. Тэр нөгөө нэг юм явдаг юм нөгөө юг хамгаалах юм дээр туршлага байхгүй нь яг мэдэгдэжсэн л да тэр хамгаалтын явцад. Тэгээд манай Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд ажиллаж байгаа ажилтнуудын эсрэг тэр нөгөө аюулгүй байдлын эсрэг маш их дайралт дарамт юунууд бол ирдэг байсан. Тэгээ яг олоолаа бүгдээ гар гараасаа хатгалцаад байж исэн учраас
Бидэд бол нэгдүгээр тэрийг бол давсан. Гэхдээ хэцүү. Маш их олон игнэнээсээ бид нар 2 ажилтнаа алдсан. Зурдаар. Тэгээ бид нар айгүй их олон асуулттай үлдсэн. Тэгж ингээд ламаа оруулсан ч гэдэм үү тий. Гинти ослээсэн тэргээд гарч байгаа ч гэсэн асуулт бид нарт үлдчихэж байгаа шүү дээ. Гэх мэтэр ингээд нүг маш их бэрхшээлтэй туулсан. Тэгээ ер нь бол өнөөдрийг хүртэл би дээр хэлсэндээ төрийн байгууллага хязээч энэ хүчирхийллийн хөрчийг хамгаалах зохицуулалт заалт тогтолцоог сайн дураараа өдөө хүртэл оруулж ирэхгүй байсан. Бидний 20 хэдэн жилийн түүх бол тэр цаг хугацааг наашлуулсан түүх байхгүй юу? Өөрсдөө тухайлгаа гаргаж өөрсдөө алхамаар жижигнэр нь өөрч бий болгосон тогтолцоо. Тэгэхээр энэ бол хувь тэнд ажиллаж байгаа хүмүүсийн одоо хатан зориг. Тэгээ нугаршгүй тэмцэл. Тэгээд стратегтэй алсын хараа. Тэр л ингээд нэг бие биеэ дэмжсэн дэмжлэг тэр л толгоорлж ингээд босч ирсэн. Ийм нөгөө зүйл. Тэгэхээр их олон хүмүүсийн хөлс хүч чармаалт зориг дээр ингээд боссон ийм нөгөө түүх. Тийм учраас нөгөө энэ түүхийг ингээд ярих боломж олгож байгаа танаа хамт олонд баярлалаа. Бид нар бол ингээд уртгаал харж явж байгаа учраас ардаг явж ясан учраас өөрсдөө бий болгосон тэр тогтолцооны том өөрчлөлтүүдээ ерөөсөө баримтжуулж чадаагүй байгаа. Тэгэхээр энэ бол аюу том хувь нэмэргэж харж байна. Уран цоргийн хувьд тэгээд 16 оны дараа хуулиа батлуулчаад байхад яг нөгөө хуулийн компаниуд нөхөрлөл болоод байгуулагдчихсэн үе хуульчийн эргэцүүн байдлын тухай хууль гараад тэгээд би тэр үед өмгөөлөгчийн ажлыг бас давхар ингээд практикаасаа холдчихгүй гэдэг иргэний хэрэгт өмгөөлөгчөөрөө явж исэн. Тэгэд өмгөөлөгчөөрөө тэр чигтээ явах уу эсвэл иргэний нийгэмдээ үлдэх үү гэдэг сонголт дахиад гарч ирсэн. Тэгэд нэлээд удаан бодож байгаад иргэний нийгэмдээ үлдээе гэдэг сонголтыг хийгээд өнөөдөр хүртэл явж байгаа. Тэгснээрээ би бол алдаагүй гэж боддог. Ягаад гэвэл энэ иргэний нийгэм өөрөө хүнийг маш өргөн хүрээнд чөлөөтэй ингээд бодож сэтгэх, тэгээ өөрийнхөөрөө ажиллах тэр боломжийг олгодог. Тэгээ миний энэ олон жилийн хугацаанд зөндөх олон бэрхшээл тулгарсан. Жишээ нь одоо төрийн бас байгууллагч нь бол ашиг олдгүй. Төрөөс санхүүждэг. Тэгээ улс төрийн нам төрөөс хараат бас байх хэвээр. Тэгэхээр өөрсдөө бид нар хөрөнгө босгох шаардлагатай. Ямар нэгэн өөрчлөлтийг хийн тулд тэгснээрээ бид нар гадны төр өөрөө ямар ч санхүүжилт өгөхгүй, иргэний нийгмээ дэмжихгүй, тэгээд нэгдсэн үндэсний байгууллага гэдэг олон улсын байгууллагаас санхүүжихээр янз янзаар цололдог. Гэтэл төр өөрөө тэр бидний санхүүжилт авдаг байгууллагаас яг адилхан санхүүжилт авдаг байхгүй юу? Гэх мэт ийм бэрхшээлүүд гарч ирж байгаа. Гэхдээ урам авдаг нэг зүйл байгаа. Тэр нь бол яг гэхээр бидний хийж байгаа ажил маш олон хүний амьдралыг өөрчилж байгаа. Тэгэхээр нэг удаа ингэж бэлэг өгөөд хандив өгөөд өөрчилждэг. Бидний хийж байгаа энэ тогтолцооны өөрчлөлт, хуулийн өөрчлөлт, энэ сэтгэлгээ хандлагын өөрчлөлт одоо амьдарч байгаа хүмүүсийн амьдралыг өөрчлөөд зогсохгүй ирээдүйд амьдрах хүмүүсийн амьдралыг өөрчлөх юм бол суур болж байгаа. Тэгээд за бид нар нэг ийм өөрчлөлтийг хийж та гэж бодоход тэр өөрчлөлтийг бид нар гаднаас нь нөлөөлөөд эсвэл өөрсдөө бий болгоод хийж чаддаг нь их гоё. Нэг талаасаа харахаар нөгөө хамтын хүчтэй хамттайгаар гараасаа барай явж исэн учраас одоо энэ их тогтолцооны эсрэг сөрж зогссон энэ давааг бас туулж чадсан болов гэж бодцоолаа. Тий. Тэгэл ер нь бол ингээл хэцүү араас мөшгөн гэл тэнд чи янз янзын хүн хүчрэлүүлдэгч ирж байгаа. Тэгэл их л олон бэрхшээлүүд гарч ирж байгаа. Тэгэл хэдүүлээ цонхоор ээлжилж хараад л гадаа ямар машин байна, ямар дугаартай машин байна гэж бүртгээд зогсож байгаас эхлээл ингээл тэгэл тэр үед чинь дараа нь нэг гэр чохирчийг хамгаалах хууль гараад тэр ажлын хэсэгт би бас ажилласан. Гэр чохирчийг хамгаалах тогтолцоо дахрын алба гэж гараад тэгээ удаагүлтэй алга болчихсон. Одоо цагдаагийн нэг карьер хэлцэл болчиход байна. Би даасан юм бүтцээ хайгуу хэрэгтэй мөлий. Тэр үед бол бид нар ер нь манай хуулийн зөвлөхөд бол нэлийн сайн хамгаалагдчих чадчихсан. Хүний эрх хамгаалагчдын тухай хууль маань бас 2020 он гараад батлагдсан байдаг те. Тэгэхээр бас л энэ нөгөө нэг алхамаар одоо өрнсөн хөдөлгөөний бас нэг чухал эрх зүйн зохицуулалт. Хөдөлгөөн өрнсний одоо үр дүнд бий болсон эрх зүйн зохицуулалт гэж бодож байна. Тийм. Тэгэхээр тэр нөгөө нийтийн эрх ашигыг хэмжлэн хамгаалах стратегийн өнгөдөл гэдэг их олон
байгаль орчны чиглэлээр маш олон чиглэлээр хийсэн, хүчирхийллийн чиглэлээр хийсэн, унаач хүүхдийн чиглэлээр хийсэн амжилттай болсон стратегийн өмгөөлөлтөд байгаа. Тэр бол бас хүний эрх хөгжил төвийн их олон жилийн ажлыг үр дүн болж анх байгаль орчны чиглэлийн хуулинд тусаад дараа нь захиргааны хуулинд тусаад тэгээ одоо бол сая гэхэд л одоо туулгын юунд ирэхэд нэг ямар хуулийн юу бэ? Стратегийн өмгөөлөл хийн гэдгийг мэдгэдчихлээ шүү дээ. За ингээд ярилцсан баярлалаа. За урагшлах хөдөлгөөн подкаст та бүгдд хүрлээ. За энэ удаа болохоор манай зочноор их жаргалч оролцлоо. Хүний эрхийн активист, за шинжээч, гендрийн шинжээч, МОФ-ийн үндэсний шүлжээний ерхий зохицуулагч, хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн одоо удирдах зөвлөлийн гишүүн ийм хүн байгаа. Тэгээ 30 гаруй жил иргэний нийгмийн салбарт ажилласан маш том ажлын туршлагатай. Тэгээ та бүгд бид хоёрын ярианаас одоо хуулиудаар дамжуулж эрх зүйн тогтолцоог хэрхэн бий болгосон. За мөн тэгээд хөдөлгөөнийг хэрхэн өрнүүлж хөдөлгөөн цаашаад ямар байдлаар алсын хараагаа татаж явж байгаа юм бэ гэдгийг бас хүлээн авч сонсож үзсэн болов гэж найдаж байна. Танд баярлалаа. Амжилт хүсье. Амжилт.